За, Right News podcast-ийн дараагийн дугаар маань эхэлж байна. За, энэ удаагийн дугаараар бид 7-8 мэдээ байна. За, ерөнхийдөө харьцангуй урд урдны дугааруудыг бол арай цөөн боловч илүү бас агуулгатай мэдээнүүд байна. За, ингээд дугаараа эхлэх. За, эхний мэдээ. Эхний мэдээ бүгдээр л мэдсэн баг. Ромын Пап Лам Фрэнсис нас орлаа. 44 байна уу те? Бүгдээрээ мэдсэн. За энэ хүний одоо энэ legacy өв болон тэгээд дараагийн папаар хэн сонгогдох вэ гэдэг иймэрхүү мэдээ авахар болсон. За Фрэнсисийг бол манайхан бол гадралж байгаа. Монголд ирж явсан шүү дээ. Нөгөө хөрөлсөх ерөнхийлөгч хүлээж аваад. Нөгөө хааны захаг Монголд их хуваарна тий хүлээлгэж өгөөд. Яг хоо энэ тал дээр бол монголчуудын хувьд бол айгуу сайн зүйл хийсэн. Фрэнсис яг тэр жинхэнэ христийн шашинтнуудтай бол одоо яаж хандж исэн. Энэ христийн шашнаа яаж авч явж исэн те. Одоо энэ дээр нэг шүүмжилтэй байдлаар ярил гэж бодож байна. Яагаад гэвэл одоо энэ хүний чинь нас урахаар дэлхийн бүхэл том лидерүүд те нас урсан харамсаж байгаа тэр сайн үгээ хэлж байгаа хүсний одоо явсан хүний араа сайн үг хэлдэг шиг. Гэтэ одоо бид нар бол арай өөр явна. Яг энэ хүний тэр Пап Лам байхдаа явуулж исэн тэр нэг соёлын марксист гэхүү, нео марксист гэхүү. Тийм, woke. Одоо яг тийм энгийн хэлгээр бол woke in politically correct энэ бодлогын шүүмжлэнэ. За энэ нөхөр би айгуу муухай ярьчихна. Гайгүй юу? За манай Фрэнсис Пап Лам маань Аргентинаас ирэн сонгогдсон хамгийн анхны Аргентинчлгүй Латин Америкаас сонгогдсон хамгийн анхны Пап Лам болсон. Тэгээ Европоос сонгогдсон бараг 1000 гаруй жилийн дараа байна уу да. Одоо миний санаж байгаагаар пап болж 2013 онд сонгогдсон санагдаж байна. Тэгээд яасан бэхээр энэ хүнийг сонгоход бол компромисс candidate гэж байдаг шүү дээ. Нэг хоёр талаас харилцсан буулт хийгээд дундаа за энэ хүнийг тавихаар тохирио гэж сонгодог. Одоо Ромын католик сүмч хоёр тийм том faction жигүүртэй байгаа байхгүй. Нэг нь либерал faction, нөгөөх нь консерватив faction гэдэг. Либерал жигүүр нь яадаг гэхээр нийгэм соёлын асуудал дээр нөгөө ижил хүсний гэрэлт, масс цагаачл гэх зэргийг дэмждэг. Тэр эмэгтэйчүүдийн феминизмыг дэмждэг. Нөгөө консерватив faction жигүүр нь болохоор яг л энэ хуучныхаа уламжлалт яг энэ жинхэнэ Ромын католик сүмийнхаа дэг жаягийг авч үлдээ гэж явдаг. Ийм хоёр факшны дундаас энэ хүн бол ингээд дундын сонголт болол гарч ирсэн. Ер нь энэ хүнийг сонгон чиж нэг олон бодоогүй гэж яригддаг юм байлээ. Тэгээд тэгсэн боловч одоо тэгээд сонгогдоод 2 жилийн дараа нас барлаа. Хийсэн юм нь бол тодорхой том юмнуудыг л ярьчээ. Одоо нөгөө энэ хүн чинь Европт орж ирсэн нөө цагаачд биш үү? Одоо нэг цагаач харын хөлийг өнсөж байгаа байхгүй. Орж ирэнгүүт нь одоо яаж байгаа энэ чи Ромын католик сүмийн Пап Лам яахаараа нэгмүү те хөлөөрөө орж ирсэн хар эсний хөлийг хүнсдэг юм бэ. Тийм үстэй. Энд чинь бас нэг эрэмптэй дэг жаягтай байх хэвээр. Тийм биз. Тэгээд та ямар аамрын нэтэ. За тэгээд нөө трансгендер баахан эмэгтэй гэх юм уу те ер нь биологи гэдэг эмэгтэйчүүд шүү дээ те трансгендер эмэгтэйчүүдийг ураад Ромын одоо Ватиканыхаа одоо юу гэх юм тэр байгууламжид цуг хоол идүүлсэн хоолнд орсон хүндэтгэж хүлээж аваад тэгвэл ингээ яг ингээд нэг автобусаар явж байгаа тэр зураг мураг нь бол байгаа бичлэгэнч байгаа тэрийг хүмүүс орж үзээрэй түлхүүргэн трансгендерүүд Ромын пап гэдэг хайх тэр нь гараад ирнэ тэр их алиа юм болсон одоо юу гэсэн үг юм бэ яахаараа Ромын Пап Лам трансгендерүүдийг тэгж дээшээгээд залдаг тийм үстэй. Уг нь одоо түүхэндээ бол жинхэнэ одоо persecution гэдэг чинь уг нь хийх ёстой уг нь түүхээрээ хийх ёстой хүн ч одоо утгыг алдуулж л байгаа юм л да. Тэгээд энэ сүүлийн үед энэ Английн одоо сүм биш үү те. Одоо энэ Америкийн тэр протестант урсгалын сүмүүд гарч байгаа нэг юм тренд байгаа. Эмэгтэйчүүдийг одоо бишоп энэ төр болгодог те. Энийг нь бол бас энэ Ромын одоо Фрэнсис Пап Лам дэмжиж ирсэн. Чи эмэгтэй хүн яхаараа тэгж бишоп болдгийг. Одоо тэгээ дараа нь кардинал болох юм уу? Тийм биз дээ. Пастор болдгийг тийм байж болохгүй шүү дээ. Пап болсон шүү дээ. Энэ одоо тийм юусоо байж уг нь болохгүй шүү дээ. Энд чи яг тэгээ тодорхой насанд хүрсэн эрэгтэй хүн л одоо
болох хэвээр. Даанч тэгээд одоо хамгийн сүүлчийн том жишээ бол Трампыг нэг одоо бишоп билүү те нэг хүүхэн шууд доромжилж авах. Трамп ерөнхийлөгч болсны дараа би одоо энэ сүмийн одоо удирдахч байна чинь тийм үг хэлж байгаа. Трампыг бол юусоо огт дэмжихгүйгээ илэрхийлээд энэ бол одоо завхрал шашны завхрал болж байгаа. Трампыг нэг дөнгөж тангараа өргөсний дараа нэг епископос сүм гээд очоод чи inaugural prayer гэж байгаа юм л да. Ерөнхийлөгчийн тангараа өргөслийнх нь одоо бурханд хүндэтгэл мөргөл илэрхийлэх тийм үйл ажиллагаа байхгүй. Тэрэн дээр нэг пастор гэдэг хүн гарч ирсэн хэм бэлээ дээ. Одоо нэг нэр нь энд байгаа даа би үзээ. Тэрний нэр мэрэн ч яг бүгд л мэдчихэл байгаа. Феминист нөгөө нэг одоо та нар ингээд харахаар нэг феминистүүдийн нэг хөвшмөл нэг дүр төрхтэй нэг хүмүүс байдаг даа нэг нүдний шилтэй ангаар нэг халмиг өстэй тэгээд нэг тийм цагаан хайрстай тэгээд нэг хөгшин тийм нэг тэгээд яга өсгөн арай нэг юм жоохон албан тушаал төрөн бүрийн албаштууд нь болохоор жоохон нэг буурал өсмөстэй хөгшин хүн хэлээ. Тэр хүн гарч ирэл Трамп руу чинь шууд үл хүндэл илэрхийлсэн шүү дээ. Та одоо би merciful бай те. Өшөнгөө бай. Одоо ялтраа энэ одоо цагаач энэ одоо энэ чи айгүйх зовдөг хүмүүсийг өрөвдөж харилах энерги сэтгэл тань баг байхгүй юм уу гэх маягийн тангараа өргөж байгаа ерөнхийлөгчийг баг доромжлоо нөгөө бодлогын шууд улдан эсэргүүцээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ Трамп бол дараа нь хэлсэн шүү дээ. Энэ бол ерөнхийдөө доромжлол гэж хэлжээс эсэргүүцэл илэрхийлжлээс. Тэгээ сүүрт сонссон чинь манай хүн чинь 6 сая жилийн доллар USAID-ийн хөтөлбөрөөс авсан хүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ сүмд ч гэсэн энэ Америкийн нэгдсэн улсын ус төрчсөн те тэр татварлагчдын мөнгөөр идеологоо түгээдэг юмнууд ч ингээд төгцсөн. Тэр чи мэдээж Ромын сүмд ч гэсэн явж л байгаа те. Тэр үедхөө манай Монголд ч байдаг л баг. Би зүгээр ингээд харахад бол ер нь бол Монголд Слава Украин гэсэн лам нар байж лээ те. Чөрчлийн хөшөө мөшөөг одоо нураах хэвээр тэр нөгөө ямар гавж 8 самбуу үлээ. Би тэрэндээ чинь бүр Твиттерээр бүр Их Британд зүүнтнүүд одоо тий чөрчлийн хөшөөг нурааж ин расист гэд нурааж ин гэсэн мэдээний дор зөв нураах ёстой гэж хэлээд маргалдаад бүр баг чи бидээ тулдсан тийм хэрүүл хичээлээ ш та Твиттерээр маш хэдэн жилийн өмнө. Тэгээ яасан гэсэн би хэлжлээсэн байхгүй. За наа чи ийм юм болоод байгаа маа. Наа чи яг нэг танаа 30-аад оны үед коммунистууд орж ирээд яг адилхан нэг сүм хийдийг нураадагтай ижилхэн хуучны ертөнцийн бүх юмыг үгүй хийгээд шинээр шинэ ертөнц байгуул гэсэн зүүнний үзэлж яваад байна. Коммунист хядлах гэдэг шиг юм болоод байна. Та ер нь Трамп хүнтэй ертөнцийн хэрэгээс жоохон холоох хэрэгтэй те. Бурхан шашныхаа асуудлуудыг л яраа. Энэ бол таны ойлгох сэдв биш ээ гэсэн чинь бүр идеологичод ингээд өөдөөс дайрчсан байхгүй. Тэгэхээр манер бол бүр Викторийн муийн ингээд бүр молор эрдний шөвүүдний хиллэг мэлгийг ашиглаж надтай хэлжсэн гэх байхгүй. Тэгээ яг хоо миний ойлгосноор цадах чи англи дөрөв нэг дээд сургуульчлал их сургууль сурсан билээ шүү дээ. Тэгээ тэрэн дээрээ вүк идеолог давталсан юм шиг үлээ. Тиймэрхүү ламдар Монгол төрт байдаг болсон багт энэ Европ хүрээнд бол ойлгомжтой шүү дээ. Гэхдээ энэ бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ пап нас урсан пап гэдэг хөв хүнд нь одоо Францис ч гэдэг энэ хүн чи өөр аталтатын Америк нэр нь хинч үлээ дээ. Тэр хөв хүнд нь хүндэл илэрхийлээд байгаа юм биш. Жишээлбэл Трамп одоо их нэртэй хамт оршуулга дээр нь очино л гэж яах шүү. Тэгээд Америкийн нэгдсэн улсад жишээлбэл энэ туг одоо үндэсний төрийн далбаа шүү дээ. Төрийн далбаануудаа бүхийлгэж ийн гэж байгаа байхгүй. Энэ бол Ромын сүмд үзүүлж байгаа л хүндэтгэл шүү дээ. Энэ чинь шашны институт гэсэн утгаар те. Нөгөө талдаа шашны институттэй шашны юм институтсдгсэн шашны тэргүүж өөрөө Сан-Мартин кейс илүү ус төрч байхгүй. Тэгээ альва энэгийн хүний бүтээсэн институт чинь төгс биш шүү дээ. Хичнээн одоо төгс байх гэж зорж хийсэн ч гэсэн тэрний чинь хүмүүс өөрсдийнхөө одоо эрх ашигтай уруулж ашигладаг те. Тэгээд хүн бол цаг үеийн бүтээлтэй, цаг үеийн нөлөөнд автан те. Тэрний л илэрхийлэл болохоос Ромын сүм бол хэдэн мянган жилээсээ Европын өрний иргэншлиг бий болгоход хамгийн тулгуурласан институт. Тэрнийг нь хүндэтгэж одоо христийн шашныг л дээдэлдэг гэдэг л консервативууд илэрхийлж Пап Францис хүндэтгэл илэрхийлж байгаа. Тэгэхээр манай нэрийг бол вок гэж амьтанд бол хангалттай шүмжилдэг байсан шүү дээ. Тий, энэ яг юу ах л та. Одоо энэ нөгөө альва нэг юм шашинч гэдэг юм уу ийм шашны урсгал одоо ийм том бас нэг юм төлөөл болж байгаа папчин тэгэнгүүт чи ер нь бол дандаа л инэрл нэгүсэл гэдэг нэг юм яригддаг шүү дээ. Энэ нь юугаараа зүүнний үндэс санаатай давхцаад байна уу гэхээр одоо энэ woke culture чинь хамгийн үндэс суурь нь явж ингээд хүнийг одоо хүн гэдгээр нь те хайрлаж явах хэвээр энерж нэгүүлсэх хэвээр энэ гэдэг энэ утгаар нь. Тэгээд энэ нь буцаад нөгөө шашны байгууллага нь өөрөө улс төрийн бас үйл ажиллагаануудтай холбогдоод хийгээд ирэхээр
бүр айхтар радикалжаад вок болчих юм л дээ. Тийм ерөөсөө яг наа чин бол үн. За тэгээд сая ярьсан энэ хасар ах яриад өрхлөө. Трамп их нэртэйгээ зүг орчуулган дээр нь очно гэдэг. За энэ паптай бол Аргентины ерөнхийлөгч хавар имлээ. Маш том асуудалтай сайн дахууд нь. Шууд ч юм уу социалист бараг л те гэж хэлээл вөө гэдгээр хараагаал хоорондоо маш асуудал. Яг л хоёулаа Аргентинаас гаралтай. Энэ пап ч Аргентин хүн. Гисэн болов сая нас орсныхан дараа нэлээ хэлж илээ. Энэ за бит хоёрын бол асуудал бол амьд ахуйд нь байсан асуудал бол жижиг trial зүйлээ тий. Гэт ямар ч өөрийнхөө хүндэтгэлийг илэрхийлж илээ. Энд чинь улс төрч хүний нэг зан гаргаж ийн гэж би бол хараад байгаа. Тэрнээс яг энэ Фрэнсис Дэч биш. Ямар ч иймэрхүү юм болсон. Тэгээ нэг ч гэсэн зүүнтэн талд болоо гэж харж байна. Ер нь энэ төр ингээд те хит их татвартай болоод ингээд те одоо юу гэдэг нийгмийн бүх асуудлуудыг төрийн зүгээс шийдвэрлэнэ гэсэн юм идеологч манад л хэд өнөөдөр ноёрч шүү дээ. Социалист, социал демократ одоо орчин цагт бол Америк хэлээр бол либерал. Тэгэд энэ либерализм чинь одоо ингээд татвар төлөгчдөөс хэмжээ хязгааргүй татвар авчдаг болчлоо те. Тэгээ төв банк чинь мөнгө хэвлэх байдлаар ерөөсөн мөнгө санхүүгийн хязгааргүй их мэдл эдэлдэг болсон. Тэгэд эн чинь ингээд энэний үр дагавар юу болж ийн гэхээр бүх зүйл ус төртэй холбогдсон мөнгө орж буртгалж байгаа байхгүй юу? Бүхнийг буртгалж байгаа тий. Тэгэд энэ шашны ялангуяа энэ өнөөдөр энэ папи чинь Христ юу Европыг исламжуулахад оролцсон пап гэдэг одоо энгийн консервативчууд ингэ шүүмжлээд ямар сандаа мимүүд гарцсан байна. Яасан гэсэн чинь пап нас орсны дараа диважинд 70 онгоо охинтой энтер гэд тий. Тийм зураг мургнууд гарч ирээд байгаа байхгүй тий. Тэгэд түрүүний яг уу хар хүний хөлийг үнсэх хэсэг бол нэг том асуудал. Яг энэ чинь символизмын хувьд бол ойлгомж. Гэхдээ энэ чинь нэг Христ ч өөрөө юу байхгүй нөгөө Библиэлд өөрсдөө шавнырын ч юм уу те бие үндэш Магдалины Мари эдрийн хөлийг ингэж угааж муугаагаа те та нар дундаас хамгийн агуу нь одоо хамгийн одоо юу гэдэг те одоо үр зөөлөн одоо сул дорой хамгийн агуу байх болно гэдэг нь Христийн сургаал ахгүй тэр чи одоо юу гэдэг нэг хүн бусдыгаа хайрлах ёстой агуу байна гэдэг чинь өөрөвч инэрэнгүү сэтгэлтэй холбосон ийм Христний тэрнийг манай хүн болохоор шууд юм ус төрийн символизм одоо масс цагаачлалтаар ингээ ашиглаад Христний шишний одоо тэр идеологоор исламжуулахыг зөвдөх гэж оролцсон тийм л юм баггүй. Тэгээд бас дэлхийн дулаар дуур амьсгал гэдэг яг үүндээ дэлхийн ертөнцийн чинь өөрөө бурхны гарч штэ. Одоо яг католик Христний гэтэл манай хүн бол хүн баг дэлхийн уур амьсгалыг залуурдах хүчин чадалтай ухааны юм ярил. Энийг бол ерөнхийдөө консервативчууд бол айгүй тийм бурхны те шашны те энэ Христийн шашны үнэт зүйл рүү нулимсэн хүн байсан гэж маш их дургуутдаг өстэй. Тийм. Бурхнаас одоо илүү юм уу гэдэг ийм логик гарч ирж штэ. За энэ нөхөр нас ороод за дараагийн одоо сонгуул болно. Next Pope. Тийм дараагийн conclave одоо тий. Тэр сонгуул болно. За одоогийн байдлаар санал өгөх хэрэгтэй 138 кардинал байгаа. За энэ 138 кардиналын 110-ыг нь энэ Фрэнсис одоо сонгож кардинал болгосон. Тэгэхээр ер нь дараагийн паплам бол яг энэ өөрийнх нь бодлогыг үргэлжлүүлэх паплам маш өндөр магадaltaй. За яг одоо процессыг яриа л да. Ингэдэг юм байна. Энэ одоогийн кардиналын тоон 300 арай хүрэхгүй 250 гаруй байдаг юм байна. Тэгээд 80 насаас дээшээ гарчих юм бол санал өгөх хэрэгээ алддаг. Одоогийн байдлаар санал өгөх хэрэгтэй сая хэлсэн 138 байгаа. Тэгээд энэ процесс нь бол 3-2-оор сонгоно. 3-2-оор сонгох хүртлээр энэ процесс одоо үргэлжлэнэ. Зарим одоо 1000 жилийн өмнө ч одоо нэг удаа паплам сонгохдоо 3 жил үргэлжилсэн ч гинэ тий. Яг хуу зарим нь бол ерөөсөө хэдхэн өдөр явчихна л та. Ингэдэг юм байна. За тэгээд энэ одоо мэдээг үргэлжлүүлээд явхад хамгийн сонгох магадлал өндөртэй одоо энэ кардиналуудыг нэрлэе авчи гэж бодож байна. За эхнийх нь кардинал Луис Антонио Тагл гэдэг. Одоо Филиппин гаралтай 67 настай ийм одоо кардинал байна. За ерөөсөө энэ хүнийг бол Азийн Фрэнсис гэж нэрлэдэг гинэ. Тэгэхээр бол ойлгомжтой байгаа шүү дээ. Ерөөсөө Поп Фрэнсис болохоор яг энэ хүнийг өөрөө залгамжуулах хүсэлтэй гэсэн тийм мэдээ ер нь гарч ирсэн байна өмнө. За энэ хүн бол ямар ч сон бүх сонголтыг нь хангацчихгүй нөгөө
листийг нь хангацлаа гэдэг шиг энэ хүн одоо DEI юу штэ тий Аз юм байна. Тэгэнгүүтээ яг нөгөө масс агаачлыг дэмждэг юм байна. Нөгөө LGBT дээр бас зөвлөх юм байна тий. Яг л энэ либерал яг л тийм либерал факшны тэр нөгөө либерал жигүүрийнх нь хамгийн том одоо нэг юм нэр дэвшигч. За дараагийнх нь энэ кардинал Питер Турксон гэдэг. Энэ бол Африк гаралтай хар нөхөр Ганд төрсөн. Аль 92 онд арч бишоп болоод тэгээд явж байгаа. Энэ хүнийг консерватив жигүүрт оруулдаг боловч нөө уур амьсгалын өөрчлөлт нөө нийгмийн шудраг ёс гэдэг байгаа шүү тий. Одоо нэг тэгш байдлын үзэсгэлэн дээр бол Франсистэй адилхан тийм учраас энэ хүнийг бол яг болох магадлал нь зөв компромисс кандидат гэдгээр бас адилхан тий. Хит нөгөө нэг юу консервативч биш хит бүр зүүнний үзэлтэнч биш. Компромисс кандидат гэж нэг тайлбарлах. Чи өөрөөр тайлбар. За энэ бол ойлгомжтой зөв хэлсэн үгнээсээ англи үгнээсээ гаралтай зөв хоёр тал уусаа аль аль нь өөрсдийнхөө хүнийг тавьж чадахгүй бол дундын нэг юм мүлгэр хүнийг тавих ийм нэг нэр дэвшигчл гэж байна. Яг фракцууд одоо ингээд юу гэх юм аль аль нь өөрийнхөө хүнийг одоо дэвшүүлж одоо чадахгүй бие нэгэ давж одоо илүү хүчтэй павер баланс нь илүү болж чадахгүй учраас юу юм бэ аль альнийхэн бос нэг өөр хүнийг тавьж байгаа харилцан буурт хийж байгаа л одоо Ши Жинпинийг анх тэгж хятадын дарга болгож исэн гэж ярьдаг. Тэрнтэй л адилхан тий. За дараагийнх нь айгүй энэ мэдээ айгүй удаан яваад байна уу гайгүй юу? За ярьчээ тий. За дараагийнх нь Питер Эрдо гэдэг. Унгарийн одоо энэ кардинал арч бишоп гэдэг бас энэ одоо Унгар нэрийг нь биелж чадахгүй байна. За ямар ч байсан энэ хүн бол консерватив жигүүрийнхээ бүр хамгийн одоо магадaltaй хамгийн хатуу байр суурьтай байдаг. Одоо сүмийг бол яг хуучныхаар нь авч явах хүсэлтэй. Тэгээ ялангуяа энэ хүнийг church law гэдэг canon law гэж ярьдэн шүү дээ, тий. Энэ сүмийнхээ хуульд бол бүр ингээд бүрэн мэргэсэн. Англиар бол profession гэж хэлээд байгаа байхгүй. Айгуу тийм мундаг хүн байдаг гэж байна. За ямар ч байсан тэгээд консерватив талаас бол энэ Питер Эрдо байгаа. За дараагийнх нь сүүлийн одоо хамгийн магадaltaй хүнээр тодруулж байгаа нь Пьетро Паролин гэдэг. Одоогийн энэ Ватиканы гадаад хэргийн одоо сайд гэх юм уу те Монголдо дүүцүүлэл гадаад хэргийн сайдын албан тушаалтын ийм лам хүн байна одоо. Хамгийн одоо энэ ерөөсө Ватиканы гадаад бодлогыг хариуцдаг гэхээр одоо Монголд ирснийг ч гэсэн хариуцсан байна л гэсэн үг шүү дээ те. Ватикан ч улс шүү дээ. Улс. Тэгээд ерөөсө хамаг гол үйлхрийг нь авч явдаг. Энэ ерөнхий сайд гэж байхгүй. Ер нь ерөнхий сайдынхаа үргийг давхар хариуцдаг юм шиг байлээ шүү. Ямар ч байсан. Тэгээ энэ хүн байна. Нэг санхүүгийн хэрэгт холбогдсон тэр нь гэхдээ өөртөө шууд хамаагүй доотлын удирдлагатай доод хүмүүсийнх нь одоо алдаагийн явцсан. Тэрнээс өөр тэр нэр муу тий нэрэд холбогдсон асуудал байхгүй. Энэ хүнийг нэг сонгох магадлал нэг иймэрхүү байгаа юм байна. Ер нь тэгээд энэ шашны институт төртөл улс төр гэдэгтэй энэ конклейв гэдэг кино сайн гарсан та нараа яг энэ талаар судлах юм бол тэ жишээлбэл одоо юу гэдэг папад яг л либерал болон консерватив хоёр фракшн тэ яаж хоорондоо одоо юу гэдэг тэмцэлдэж өөрийнхөө хүнийг пап их гэж хор нариулж байгаа тухай гардаг байхгүй юу. Тэгээ ер нь бол шашны институт бол ер нь шашин гэдэг чинь зөвхөн итгэл үнэмшил биш шүү дээ. Чи нийгэмд гүйцэтгэдэг том институт тэ бас дээр үед бол хуучин цагт бол энэ чинь нийгмийн дэг журмыг одоо тогтоож барих нэг хэрэгсэл эдний хүртэл үүрэг гүйцэтгэдэг байсан шүү дээ. Одоо ч гэсэн тэр үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр яг Ромын сүмбд одоо юу гэдэг энэ улс төрчд ингээд хамбууд ингээд Ромын пап болоод байна гэдэг энэ Ромын шашин чинь жинхэнэ шашин биш, жинхэнэ христийн шашин биш энэ гэсэн шүүмжил явагддаг. Гэхдээ энэ бол яг одоо юу гэх юм яг христийн шашныг яг анхны сүм үнэлдэг. Энэ бол одоо юу гэдэг ингээд гажуудаад явцсан ингээд амар олон маргаан шашны сектүүдийн хооронд байдаг. Тэгээд яг энэ хүний ер нь бүтээсэндээ энэ чинь одоо яг Есүс Христийн буруу биш шүү дээ. Одоо хүмүүс л түүний сургаалыг л хэрхэн ойлгоод хэрэгжүүлээд аваад явж байгаа. Энд улс төрч байдаг хажуугаар нь одоо тэр теологч гэдэг юм уу тэр юм ч гэсэн хөгжөөд явжсэн. Тэнд нь жинхэнэ санаартууд нь байдаг л байхгүй тэр амар алдартай философч одоо Августин ч гэдэг юм уу Фома Аквиниа ч гэдэг юм уу том философч нь байгаа. Одоо ч гэсэн том энэ христийн теолог том хувь нэмрээ оруулсан тэр сүмийн
мундаг сколор эрдэнэт нь одоо клержи гэдэг шүү дээ. Тэд нар байж л байгаа. Хажуугаар нь чинь мэдээж ингээ улс төр явж идэг. Тэгэхээр Ромын сүм гэдэг бол өрнөдний маш том зүйл. Одоо Монголд жишээлбэл пап ирж ийн гэдэг чинь Монголд одоо өрнөдүүд айгүй их анхаарал хандуулж байгаа гэдгийг улс төрийн хувьд дипломат хэрэгслийн хүрээнд илэрхийлж байгаа нэг хэлбэрч гэдэг юм уу те. Энэ маягаар Европын өрнөдийн энэ улс төрийн бодлогод энэ сүм чи өөрөө амар нөлөөтэй шүү дээ. Дэлхийд даяар асар олон тэрбум хүнд нөлөөлсөн 148 тэрбум итгэгчтэй гэж бодохгүй. Тэгэхээр чинь дэлхийн хамгийн том шашин байгаа шүү дээ. Тэр хамгийн том шашны тэргүүн чинь мэдээж улс төрч байхаас өөр ганцхан энэ хүн ч улс төрч байдгүй те. Далаа ламж гэсэн улс төрч шүү дээ те. Тэгэл шашин гэдэг бол түүхэн дандаа улс төр хэрэглэгддэг байсан. Гэтэ энийг одоо шууд шашинтай нь холбож ойлгож буруутгах юм ч бас хайшин чинь хүмүүс бидний л одоо төгс ус байдлыг илэрхийлдэг. Тийм. За тэгээд Conclave гэдэг кинотой нэг имэлчгэд монголчуудын сайн мэдих жүжигч Ralph Fiennes гол дүртэн тоглосон. Яг л энэ либерал консерватив жигүүрийн хоорондын үзэл санааны ялгааг тий сонгуул хэрхэн болж байгааг харуулсан их хийцэн үед их тажгүй хийцтэй кино боловч яг дуусахтаа бол нэг алиа дуустдаг юм аа нэг манин хүнийг Ромын пап болоод дуустдаг. Яг л нэг Америкийн Холливуд либерал зүүнний стилтэй тийм кино. Тэр нөгөө хоёр поп гэсэн тэр кино мөн үү? Anthony Hopkins энэ биш үү дээ. Наа чи яг үдэ ер нь одоо ингээд энэ Холливуудын кинонууд ч юм санаагаа илэрхийлэн гэхдээ нэг бас нэг улс төрийн political correct хүрээнд дотроо байхгүй бол тэр чинь дэмжлэг авахгүй cancel culture-т ч өртөж магадгүй тийм хэцүү нөхцөл байдалтай байгаа шүү дээ. Би бол гэхдээ ингээд харс ер нь Ромын сүмд ч гэсэн ийм улс төр те баруун зүүнний улс төр ингээд аль хэзээний бий болсон. Энийг л хүмүүст айгуу гой харуулж өгч чадсан байхгүй юу? Тэр сүүлийн тэр манин занин гэдэг бол нэг ачаад бүтдэж. Ер нь улс төр гэдэг чинь бүх хүний нийгмийн бүх институт руу орж ингэж бүртгэлдэг юм шүү. Тэр нийгэм их ч гэдэг юм уу, эдийн засгийн ч гэдэг юм уу те бүх зүйлийг улс төржүүлэх гэдэг төрийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлээд гэж ерөөсөө ийм аюул руу хөтөлтөгөө нийгмийгтэй иргэншлийг тэр чигт нь коррупц устөржүүлчихдээ шүү, ялзруулдээ шүү гэдгийг харуулсан л. Тэрний нэг том жишээ чинь сүм хүртэл хэрхэн улс төрчөөд Христийн шашны үнэт зүйлсийн бүр 180 градус эсрэг юм судалчилдаг орж өгч штэ. Одоо энэ католик сүмийн те одоо Ромын сүмийн одоо юу гэдэг санхүүжилттэй тийм олон дэлхийн олон улс орнд тийм католик их сургуулиуд байдаг шүү дээ. Тэнд ч гэсэн одоо вөөгчсөн зэ LGBT загаас үуч шүү дээ. Яг энэтэй холбоотой нэг сая хэдхэн цагийн өмнө бас нэг сонирхолтой мэдээ гарсан байна. Тэр нь болохоор энэ Израилийн одоо энэ зайонистуудаас нөгөө Жүү зайонистуудаас гадна бас Кристийн зайонистууд энэ Америкийн улс төрд юу хийж байгаа вэ гэдэг нэг мэдээ. За энийг хоёулаа гурлаад төгсгөлт нь үргэлжлүүлээрэй. За дараагийн мэдээ рүү. За өнгөрсөн 7 хоногт Их Британийг одоо донсголсон гэх юм уу те тийм шийдвэр юг UK гэдэг United Kingdom. За монголоор бол нэгдсэн ван тусгээ явчих те. Чи одоо Британи гэж ярьчихгүй дээ. Англи, Шотланд, Уэльс 3 штэ. Чи нэг Great Britain гэхээр бас арай өөр болчдөг болохоор те. За ямарчсан би зүгээр UK-гээ явчих уу. За ямарчсан энэ UK-ийн дээд шүүхэн шийдвэр гаргасан. За хүүс бол биш те. Эмэгтэй хүн гэдэг бол хүүсээр тодорхойлогдно гэж байгаа. Biological sex гэдэг. Одоо ингээр ч нөгөө трансгендерүүдийг бол шууд та нар бол эмэгтэй хүн бишээ гэдэг шүүгэн үзчихлээ гэсэн үг. За энэ шийдвэрийг гаргуулахад Шотландын феминист байгууллагууд маш идэвхтэй оролцсон. Эн чинь бол зөвхөн жинхэнэ зөв феминизм байхгүй. Чи одоо нөгөө солиороо л эмэгтэйчүүд жоохон жинхэнэ genuine феминизм байхгүй тий. Ийм болсон. Энэ шүүхийн шийдвэрийг одоо нийтэд танилцуулсан Лорд Хоуж гэдэг шүүгч бол яг л за эмэгтэй хүмүүс бол яг биологиороо тодорхойлогдсон гэсэн бүр амар энгийн юмыг хэлсэн боловч нөгөө трансгендерүүд нь ойлгохгүй энэ шүүгч рүүгээс дайраал. Одоо жагсаал болсон та нар мэдсэн үү? Лондон даяар. Нөө трансуудын эрхийг хангын энэ төр гээл. Тэгээ нөө за энэ мэдээ тэгээд шууд холбоо явуулчихад J.K. Rowling. J.K. Rowling Harry Potter-ын зохиолч маань энэ шийдвэрийг дэмжиж Twitter дээр бараг дайн хийсэн. Цуврал твитүүд хийгээд байсан. Их канселдуулж ирсэн шүү дээ. Яг энэ шалтгаанаар бол маш олон канселдуулж ирсэн. Энэ хүн юу гэж J.K. Rowling юу гэж хэлсэн бэхээр за энэ UK даяар их одоо Англи, Уэльс, Шотланд даяар охид эмэгтэйчүүдийн эрх ингээд
хангаглаа. Бид нар яллаа гэд. Тэгээ энэ хүний чи одоо ч нөгөө нэг транс LGBT активистууд те. Бутаавж ийсэн. Хамгийн гол нь ойрын хүн урах хэцүү шүү дээ. Тэр холын хүн хамаагүй. Нөгөө Harry Potter тоглосон 3 гол дүрийн жүжигчд маань нуруугаар харуулсан. Хэдэн жил дайтаж байгаа шүү дээ. Нөгөө Hermione Granger тоглолт юм блэ Emma Watson. Harry Potter-ын Daniel Radcliffe хоёр бол бүр ялангуяа бид нар трансуудын талд байгаа гэд гарцсан байхгүй юу? Бүр ил тод. Тэрэнд нь энэ J.K. Rowling их гомдсон бах нөө 21 онд байна уу та. Harry Potter-ын 1-р анги хийгдсэний 20 жилийн хойг гарсан шүү дээ. Кино дурсгалын кино. Өрөөгүй. Тэр нь J.K. Rowling өрөөгүй. Тийм. Ерөөс яг энэ шалтгаанаар нь өрөөгүй байхгүй юу? Энэ cancel тус тий. Трансгендерүүдийг эмэгтэй хүн гэж үзээгүй гэдэг шалтгаанаар cancel болчихж байгаа байхгүй. Манайч зүгээр биологийн хөлс бод бодит гэхэд твит хийсэн байхгүй. Тэрнээс нь болоод ингэ cancel-дсэн байхгүй. Тэгээд цаашаа энэ чинь бүр олон жил урж ирсэн хэрүүл болчихсон тий. Тэгэд ер нь бол энэ шийдвэр юу гэхээр тий. За чи ер нь яриад дуусгач. Та ярьчихгүй. Энэ эмэгтэй хүн гэж юу вэ гэдэг энэ асуудал бүрхэг өссөн юм аа. За энэ ч одоо гендерээр тодорхойлох юм уу, сексээр тодорхойлох юм уу, секс гендер хоёр чинь нэг юм уу, өөр юм уу гэдээс одоо ингээд айгүй их юм маргаан мэтгэлцэн байдаг те. Тэрийг сонсогдож байна. Тэгээд одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн шүүгчтэй Ketanji Brown Jackson гэдэг нэг хараа өстэй эмэгтэй woke шүүгчтэй томилогдсон шүү дээ. 2022 оны чинь Байден томилсон байхгүй. Тэгээд энэ чинь Сенат тэр жилүү төлөөлөгчдийн дамжуулсан нөгөө сонсоод идэг шүү дээ. Дээд шүүхийн гишүүний чинь Сенатын гишүүд баталгаас өмнө. Тэг баталгаас өмнө сонсоод иж хагаад эмэгтэй хүн гэж юу вэ гэж асуусан чинь би биологч биш гэж хариулсан байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө эмэгтэй хүн шүү дээ. Тэгэхээр орчингуудын эмэгтэй хүн гэдэг чинь юу юм бэ? Эмэгтэй биологийн хүс гэдэг чинь бодит юм уу гэдэг чинь өөрөө улс төрийн хувьд контроверсиал маш юм маргаантай айхтар сэдв болцсон байна гэдэг бодохоор хүн төрөлхтөн ер нь энэ улс төрийн идеологи тавтаад эрүүл ухаанаас хэр холцсон эндээс харагдаж штэ. Өнөөдөр бол салхи хэрэгцэн л байгаа л баг. Тэгээ эхнээсээ одоо энэ чи олон түмэн ч гэсэн энийг чи үлээж авахгүй байна. Тэгээ одоо энэ олон нийтийн үзэл хандлага ч гэсэн өөр болчлоо. Тэгээд энэ Америкийн дээжгүйг энэ Английн дээд шүүхтэй за Английн жоохон UK-ийн дээд шүүх өөрөө ийм шийдвэр гаргаж ийн гэдэг чинь бас массын санаа бодолтол нийцүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ч наад хэд чинь их нэг ус төрөөс хараат мараатаар шийдвэрж ин өстой жинхэнэ шүүхтэй мөхтэй хууль дийдлэх ёсоо баримталж ин энэ гэж үзэх нь худлаа л да. Ер нь wokeness гэдэг юм чи өнөөдөр ингээ үхчлээ. Уналтанд орчлоо. Одоо хүмүүс бол ер нь одоо хитрхи нео марксизм гэдэг юм чи сүүл 10 жил бид нар бүр хитрхи төрөмгий лээ штэ биднийг. Одоо эрүүл ухаанаар байгаа хүн төрөлхтөн аливаа юмыг балансч болж чаддаг. Энэ тэнэг солиор мэдрэл муутай ийм элдв янзын улаан хамгаалагчдын хийдэг соёлын хувьсгал шиг юмнууд чинь цаг нь болохоор тэгэл тренд нь өнгөрдөг. Хүн төрөлхтөн эргээд юмыг балансчулдаг, эргээд хэвийн амьдрал руугаа ордог тий. 4-5 мянга ер нь 4-5 мянган жилийн иргэжлийн түүхэнд 2 хүүс байсан. 4-5 жил нэг 70 идүү хүүстэй явж үзэх шиг бид нар тий. Тэгэхээр бид нар эргээд бодит биолог бодит байдал руугаа л орно шүү дээ. Тийм. Тэгээ энэ 2 хүүстэй байсан гэдэг тэр нэг юм онцгойлоход энэ манин хүн гэж байдаг аа. За трансгендер хүн ч гэж байгаа. Энэ бол дэлхийн түүхэнд ингээд бүртгэгдээд явсан зүйлс. Энийг бол үүсэхгүй. Гол нь энэ хүмүүс чинь бол байгалийн гажигуд тохгүй юу? Ер нь бол байгалийн гажиг шүү дээ, тийм. Маниж бай трансгендер ч бай. 2 хүүс байгаа гэдэг нь бол үнэн. Яг ер нь ийм юм гэл. Би арай. Тэгээ яг ер нь яг тийм манин трансгендер байж болно. Гэхдээ хамгийн гол бид эдээ шүүгжлээд байгаа юм чинь тэрийгэ битгий олон нийтэд хүүхдүүдэд ялангуяа тий сурталчлаа тулгаад тэг хитрхи улс төрийн одоо хөдөлгөөний нэг юм радикалчсан зүүнний бодлого болоо өөрчгаар тий энэ ч одоо нийгэмд асар буруу ойлголтыг өдөр жоохон хүүхдүүд хүртэл өөрийнхөө хүмүүсийг мэдэхгүй хэмжээнд баг очтол тий тэгтэл нь сая сүүлийн баг 5-6 жил бол амар тариг угаалт явлаа шүү дээ. Ер нь яг тэ энэ хүмүүсийн буруу биш шүү дээ. Үнэхээр одоо манд төрсэн бол энэ ч одоо генетикийн л өвчин л байгаа шүү дээ. Өвчин гажуудал жоохон өвчин. Гажиг шүү дээ. Гэхдээ ер нь бол мэдээч хэвийн биш нормал бус л гэсэн үг. Тэр шударгал хэлий те. Гэхдээ энийг одоо pride ч гэдэг юм уу те. Хүмүүс ийм болох ёстой ч гэдэг юм уу. Тэгээ ийм биш хүмүүс нь муу хүмүүс ч гэдэг юм уу. Ингэж тайлбарлаад одоо жирийн энэ хүмүүс хохирогч те. Бид нар болохоор тэднийг хохирогч гэж энэ маягаар ингэж марксист өнцгөөс тайлбарлаж байгаа л утгагүй. Гэхдээ ер нь бол
мэдээж бид нар бас хуучин цаг үед бол энэ гей хүмүүст ч юм уу харгас хэцгээ ханддаг байсан хуур шүүхийн өмнө тэгш бус ханддаг байсан үнэ. Одоо ч гей байхыг гэмт хэргийн ангилд оруулдаг хүнийг хөнгөлдөг төр байсан үнэн. Гэтэ энэ LGBT хөдөлгөөн гэдэг маань өөрөө те өнөөдөр энэ хүмүүс бол аль хэзээний нийгэмд өөрсдөө хүлээн зөвшөөрүүлсэн хүмүүс аахгүй юу. Хинч өнөөдөр гей байлаа гэдэг тэр хүний биед халдаад ч юм уу хуулиар ч юм уу төрөөс ч юм уу системтэйгээр ялгуурлан гадуурхдгүй. Харин өнөөдөр энэ хүмүүс бидэрт өөрсдийнхөө одоо идеологиг юм уу марксизмтай ингээд марксизм байдлаар тайлбарлаа тулгаад биднийг хүнддэг ч гэдэг юм уу те одоо ингээд бид нар шиг бай гэдэг ч юм уу ийм зүйлийг тулгарч байгаа чи өөрөө нөгөө асуудлын шийдэл биш те харин ч нөгөө асуудлыг реверс хийгээд бас л ялгуурлан гадуурх заваарсан юм болоо өрчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингээд юмыг юу нэ те эн чинь гей хүмүүстэй ч хэрэгэд тэр транс хүмүүстэй ч хэрэгэд хортой те тэр хүмүүсийн ихэнх нь ийм ус төрчсөн юм хүмүүс биш л гэж дараа ш. Нэг хэсэг хүмүүс л эдгээр хүмүүсийг л ингээ ус төрт ашиглаж байгаа байхгүй юу. Тэгээ ерөөсөө л энэ хүн төрөлхтний түүхэнд чинь хамгийн шалгарсан арга чинь хуваагаа захир гэж байгаа шүү дээ. Тэгэл нийгмийг хувааж айл хооронд нь талцуулаад тэр дундаас ус төрчид эрх мэдлтнүүд одоо өөрсдийн тэр юу гэдэг байр суурийг хадгалж үлдэхтэй эсвэл илүү өргөжүүлэх эсвэл тэргээр дамжуулж бусдыг захирах ч гэдэг юм уу. Иймэрхүү юмтай холбоотой юм да. Тийм бид нар энэ LGBT активизм те энэ LGBT үзэл санааг нь эсэргүүцдэг болохоос тэр мөрөөрөө амьдарч байгаа тэр гомо лесби байна уу те тэр хүмүүсийг бол үзэн ятгах нь хаашаа зөв дургу байдаг ч гэсэн нэг үзэн ядаад тахсан юм бол бас байхгүй шүү. Ер нь тэдний юу хийх нь бидэрт хамаагүй л те. Зүгээр юу гэхээр те биднийг яг тэр харилцаагаа нормалчлаад биднийг яг тэдэртэй адилхан болгоно гэдэг байгаа те. Бидний хүүхдийг ч гэдэг юм уу те. Гей суртал ухуулгаар хүмүүжүүл өнтер гэдгийг бол бид нар үлэн зөвшөөрч чадахгүй. За дараагийн мэдээ рүү оръё. Энэ литвтэй холбоотой мэдээ байгаа. За энэ Достоевскийн дурсгалын самбарыг авч яана гэж байна. Тийм энэ Фёдор Достоевский агуу зохиолч орсон. Тэгээд нөгөөх нь Оросын ерөнхий зайдсан Пётр Столипин гэдэг. Энэ хоёр хүний дурсгалын самбарыг одоо энэ Литвийн түүх дурсгалын хорооны санал зөвлөгөөгөөр одоо энэ Вильнюс хотын захиргаа нь авч хайхаар болсон. Одоо энэ шийдвэрт 26 хүн санал өгсөөс 18 дэмжээд 8 төдөлгөлзээд нэгэн ч эсрэг бүцээх. За зөвхөн энэ ер нь бол энэ хоёр хүн дээр ч биш бусад Орос гаралтай хүмүүсийн дурсгалын самбарыг ч гэсэн авч хайсан байлээ. Би олон хүн мэдэх одоо магадлал өндөртэй гэдгээр нь энэ Столипин болон Достоевский хоёрыг онцолсон шүү. За энэ Достоевскигийн энэ дурсгалын самбарыг 2006 онд дурсгалыг нь хүндэтгээд тэр буудалсан буудлын хан дээр өлгсөн юм байл. Энэ бол ер нь шин гэсэн үг шүү 2006 он. Нөгөөх нь одоо Столипин хэр хүмүүс бас танихгүй ч магадгүй Оросын эзэнт гүрний 3 дахь ерөнхий сайд байсан. Энэ тийм сонгодог либерал чөлөө зах зээл хувийн эмчийн үзэлтэй энийг одоо бодлого олгож хэрэгжүүлж хагаад одоо ЭСР буюу социалист хувьсгалт намын террористууд алуулж өгсөн энэ мундаг ерөнхий сайд байсан. Энэ хоёр хүний хоёулангийг нь одоо дурсгалын самбарыг нь авч байгаа байхгүй. Энэ бол одоо collective punishment гэдэг зүйл мөн үү? Энэ зөв Орос гэдгээр нь шалтгаалаад тэгээд энэ Вильнюс хотын захиргаа нь юу гэж одоо өөрсдөө зөвтгөж байгаа гэхээр манай үндсэн хуультай ингээд таарахгүй гэж байхгүй. Оросоор бичсэн дурсгалын самбар биш үү те хотын одоо хан дээр ч юм уу те ямар нэгэн газар байхаа үндсэн хуультай харшгээд тэгснээр би шалгасан. Үндсэн хууль нь хизээ батлагдсан хизээ шинжлэгдсэн гэж 92 он батлагдсан байгаа байхгүй. 92 онд батлагдсан бол яага 2006 он ингээд хөшөө дурсгал барьж болдог хэрнээ одоо 25 онд нураагаар болгочихж байгаа. Шал бодлоо ашигладаг байгаа байхгүй. Тийм байгаа шүү дээ. Байх те Оростой харилцаагаа энэ зүүнний хөрс төрчнөд хийж байгаа юм л да ойлгож байна. Тэгээс Литвийн ард түмэн гэсэн гэж хинжлэх гэж. Одоо манайх нэртэй Польшууд Оросуудад дургу бид нар дуурайгаад гой барууны хүмүүс шиг Оросуудыг үзээ яд юм а. Тэгж ирдэг хүмүүс би. Польшууд бүгдээр Оросуудад дургу гэдгийг та нар яаж мэдэж байгаа? Польш нэг хэсэг Орос төрчд болон тэднийг даган амьддаг хүмүүс л ер нь бол либералууд л хэвгүй либералууд л ийм хийж байгаа болохоос ер нь ус үндэстэн хооронд ард түмэн хооронд одоо ер нь яг бүгд бие биенээ үзэн яддаг юм гэж байт юм. Монголчууд бид нар Оросуудыг ч юм уу хятадуудыг бүгдээр үзэн яддаггүй.
Тэг боломжгүй шүү дээ. Гэхдээ ер нь ийм сурталгуулгыг бол ингэж түгээдэг ийм шиг ойлголт төрүүлдэг. Гэтэ чи утгагүй асуудал гэхгүй. Энд чинь яг нэг бол коллективизм байгаа шүү дээ. Расизм байгаа шүү дээ. Чи энэ одоо жишээлбэл Оросууд лидүүд муу юм хийсэн биш үү? Достоевский ямар буруутай. Оросын тухайн үеийн төр засаг дэглэмийн асуудал улс төрийн харилцаа байхгүй юу? Халах дөрвдүүд хоорондоо муудалцаад байна гэдэг. Энэ энгийн хүмүүст ямар ч байдлаагүй феодлуудын хоорондын муудалцаан байсан гэл нэг хүн нэг төгчсөн яг тэрнтэй л ижлэх шүү дээ. Тэрний явахтай зүгээр цаанаасаа угаасан ингээл нэг харилцааг өдөөгөөд шүү дээ. Оростой дайсан бий болгоод Европын холбоо нөгөө л нэг Европын холбооныхаа эзэдтэй либералуудаа глобалистуудаа л үүрчилж байгаа. Тийм л юм байхгүй наач. Тийм нөгөө өмнөх дугаар дээр юг FIFA-гийнхэн жишээлбэл Оросыг буцаагаад эргүүлж оруулъя гэдээ яриад эхэлсэн тий. Тэрүүнтэй л адилхан энэ юу гэдэг уран бүтээчнэр, зохиолч нар, урлагийнхан тэгээд энэ тамирчиж гэдэг юм уу энэ хүмүүстэй бол одоо ямар ч байдлыг байхгүй зүйл шүү дээ. Тийм. Тэгээд энэ дурсгалын самбар дээр нь болохоор энэ Оросын авгаа зохиолч Фёдор Достоевскийн энэ буудалсан. Тэгээд нөө гоо сайхан ертөнцийг аварна гэсэн үг гэдэг шүү дээ. Достоевский гэсэн. Ерөөсөө энэ үг нь энэ хоёр өгүүлбэр литературч Оросоорч байдаг юм байна. Тэгээ одоо гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг одоо хинт буруутай зүйл хийцэн болоо. Достоевский чинь зөвхөн Орос хүн биш, Оросын соёл гэдэг биш. Ерөөсө хүн төрөлхтний сод оюун ухаанууд тий сод өв уламжлал шүү дээ. Тэгээ бид ингэж хийж болох юм уу? Энэ ч утгагүй асуудал. Энэ чинь ингээд ямар нэгэн инх тайвны ч гэдэг юм уу цаашдаа энэ Оросууд ч юм уу тий литүүд хоорондоо дургуй байлаад энэ үндэстэн хоорондын тий энэ дайсагныг чинь бий болох одоо юу гэдэг үргэлжлүүлээд байх нь аль алинд нь ашигтай биш шүү дээ. Энэ чи ямар нэгэн бид тэр харилцааг нь дулааруулж ажил асуудлыг шийдвэрлэв шүү дээ. Ер нь бид нар чинь дайсагналаар асуудал шийдэхгүй шүү дээ. Энэ философиг бол аль хэзээ бид нар хүн төрөлхтөн үеэ өнгөрөөсөн гэдгийг ойлгосон. Гэтэл одоо яагаад энэ хамгийн инх тайван хүмүүлэг ёс ярддаг энэ ардчлагчид маань өөрсдөө ингээд расизм яриад тодорхой нэг үндэстэн дээр ч гэдэг юм уу Хитлерийн жүүдүүдэд бүх юм буруу өгдөгтэй ялгаагүй л яг энэ чинь фашизм шүү дээ. Ер нь хүн төрөлхтний ер нь соёлын өвийг устгаж ийн гэсэн санаа шүү дээ. Достоевский. Тэгээ зөвлөлт холбоот улсын коммунистуудын харгислтыг ярьж болно. Путиний дэглэмийн харгислтыг ярьж болно. Энэ дээр бол санал нийлнэ. Би эзэж Путиныг одоо нэг тийм гоё эрхчлөө тэр бол худлаа шүү дээ. Энэ бол бас авторитар засаг тэр үнэн харгис түрэмгийллийн бодлоготой тэр үнэн. Гэхдээ Орос үндэстэн жирийн Орос хүнтэй тэр яг ямар хамаа байна. Достоевскийд ямар буруу юм бэ? Яг. Тэгээ Путин одоо энэ гадагшаа дайн хийхдээ хүртэл шалтгаанаа хилдэг шүү дээ, тийм. Юусоо дайн хийхээс аргагүй болтлоо манайх ингээд бүсэлжлээ. Украин манайхтаа дайтах. Одоо яг энэ литиум явуулж байгаа бодлого чи аль хэдийн Украин явуулсан болоод тэгээ дайн болж байгаа байхгүй юу? Ер нь үндсэндээ бол за нэг хадуурхад юм байна. Ийшээгээ ярих шүү. За. За дараагийн мэдээр орох. За дараагийн мэдээ юу гэнэ? За муслимуудтай холбоотой мэдээ шүү гэн тий. Тийм. Сурагчдын тухай юм байна. Тийм энэ за Вентэй холбоотой юм. Австрийн Вен хотод. За энэ судалгаагаар одоо энэ Австрийн Вен хотод биш тий. Одоо нийт сурагчдын 41.2% нь муслим шашинтай сурагч байна гэж. Ийм статистик гарсан байна. Өнгөрсөн жил 39.4 байсан. Тэгээ энэ жил 41.2 болж өсчээ. За энэ судалгаанд 112,600 сурагчийг хамруулсан байна. Баг, дунд, тэгээ тусгай гэдэг энэ мэргэжлийн сургууль гэдэг. Политехник сургууль хийгээгүй. Special education гэдэг бол ойлгомжтой. Одоо хуучнаар бол дахир дутууч юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тий сургуулийг хэлж байгаа. Энэ политехник хийгээгүй. Олон төрлийн техникийн сургууль. Ямар ч л байсан нийт нь ингээд техникийн мэргэжлийн сургууль. Тийм. Ямар ч байсан ингээд нийт нь үзэх 112,600 гэ хүүхдээ судалгаа авахад 41.2 нь муслим байна. Энэ бол аимшигтэй одоо 2 дугаарт нь 34.5-аар христийн шашинтай сурагчд орж байгаа. 14.5 нь үнэн алдарт ингээ явчихдаг юм байна. Энэ чинь дотор 2 залран заяа. 34.5 гэж байгаа боловч 17.5 нь Ромын католик, 14.5 нь үнэн алдартай ортодокс. Тэгээд энэ буддистууд нь 1.2, юудан шашинтай 1.1 гэн. Тэгээ шашингүй нь 23% гэдэг. Энэ бол одоо Европ исламжж байгаа, тэгээ арабжж байгаа, африкчж байгаа юусэн нэг маш том баталгаа, нотлохоо тоо болж гарч ирж байна.
Англи жишээлбэл тэр өчнөө олон хотуудынхан дарга нар дандаа ислам хүмүүс байл шүү. Нэлээд олон хүмүүс байл шүү. Ингээ чи бодоод үзэлтэй. Одоо наад хэд чи ингээд 30 колоничлж исэн улсуудтай өөрсдөө буцаад эзлэгдэж байгаа байхгүй. Одоо ч тэр сунак ч гэдэг юм үү те. Тэр яг л Их Британий цагаан арьстай уугуул ирээдийн төлөх бодлого байна гэж харагдаач. Тийм юм байдгүй. Англид амьдрахгүй байгаа. Тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо ер нь энэ манайхан ямар гоё юм бэ? Англид те одоо юу гэх юм ёстой юм 3 дахь ертөнцийн гаралтай хүн ёстой ерөнхий сайдад ёстой жинхэнэ тэгшэрхийн интергээд те. Үгүй хөөе. Тэр чинь ерөөсөө нөл одоо юу гэдэг Пакистан тэ энэтхэг гаралтай хүмүүсээр дүүрээд хамаг юм тэр годомжныхын бизнес эдгэрийн тэдэр мэддэг болоод бүр нийсэн зохион байгуулалтанд ороод Англи улс төрд нь нөлөөлөд Англи улсыг чинь өөрийн гэсэн бодлогогүй болгоод Англи ч эзэлж байгаа. Гэтэ энийг ингэж яриад байгаа байхгүй. Хохор нь яг гэж урд нь одоо юу гэдэг тийм колоничлж ирсэн гэдэг. Тэр бол утгагүй. Энд чи яг нөгөө нэг үе дамсан өш хонзон чинь зөв өссөн санаа дээр дурдаад байгаа шүү дээ. Гэхдээ өнөөгийн энэ хүмүүс тэр хуучин колоничлалтай ямар буруутай. Өнөөдөр жишээлбэл Чингис хааныг ч гэсэн юу гэдэг хятадуудыг орсуудыг алж чадчихсан тийм учраас орсууд бид нар хятадууд орсууд биднийг алж чадах нь зөв гэсэн тийм логиктой л ижлэн сонсож байгаа байхгүй. Тэгэхээр энэ коллектив гюлттэй үе угсаа дандсан хамтын буруу гэж юм байдгүй. Хамтын гим нүгэл гэж байхгүй. Ер нь гим одоо юу гэдэг хамтын гавьяач гэж байхгүй чи хуу хүмүүсийн гим нүгэл хуу хүмүүсийн гим буруу хуу хүмүүсийн гавьяа зүтгэл гэж байна үхээс бүгдээрээ үйлцэн нүгэл мүгэл гэж тийм байхгүй шүү. Нацист Герман одоо нацизм бий болсон германчуудыг бүгдийг нь Германы олонх нацизмыг дэмжсэн багт. Тэнд Хитлерийн дэглэмийг эсэргүүцчихсэн германчууд маш олон шүү дээ. Хитлерийг одоо assassinate гэсэн ордлого маш олон гарч ирсэн шүү дээ. Тэд нар бүгдээрээ фашист нацистууд байгаагүй. Тэгэхээр энэ болгоныг нь бид нар ойлгох хэрэгтэй. Цаг үе нөхцөлөдийн ойлгох хэрэгтэй. Үзэл санаа, үзэл сурталын ойлгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ муусан германчууд гэдэг одоо ч гэсэн саяхны л үйл хэрэг 100 жил болоогүй шүү дээ. Германчуудыг бас ертөнцөөс тасалж болно шүү дээ. Та нар яагаад ер нь тиймэрхүү бодлого хэрэгжүүлсээр хагаад герман үндэстний чи одоо Герман улс ч одоо байхгүй болчихсон. Одоо яг хүн ам ингээ байгаа ч гэсэн эдийн засгийн хувьд net zero гэж бодлого хэрэгжүүлээд ажил төрөө үгүй хичээд тэгээ одоо хүн амынхан бараг 10-аас 15%-тэй тэнцэх хэмжээний чөлөө гадаадын хүмүүс оруулаад ирсэн байгаа шүү дээ. Тийм тэгээ одоо Англитайгаа холбоод ярихад одоо энэ Английн нийслэл Лондон хотын ерөөсө 3/1 нь л цагаан арьстай англи хүн гэсэн статистик байгаа. Энд ч одоо улсынхаа нийслэлд англичууд нь цөөнхийн бараг цөөнх болж ирж байгаа юм 49 ч биш бараг 35 6% гэдэг баг 3/1 гэдэг. Энэ одоо улс сүрж байгаа юм одоо цондон сүрэл тэр энэ интернационализм те дэлхийн хүн төрөлхтөн бол нэг community интер гэсэн те nation state гэдэг бол буруу муруутай үндэсний үзэл гэдэг буруу муруу ийм юм байдгүй байна. Энд ч одоо яг одоо нэг тийм усаа гаргалгүй ч юм уу нэг хэл соёлгүй ч юм уу нэг жүүд мүүд ч юм уу одоо хууч улс оронгүй нэг энэ тэнд нэг амьдрдэг байсан хүмүүсийн одоо талархлыг хамгийн хүлээдэг гэсэн үзэл байхгүй юу. Өнөөдөр тэгээ энэ чинь хүн бүхэн ийм байд дэлхийн үнэт зүйл энэ төр ингэж мөнгөөр ч юм уу те олон янзын арга хэрэгслэр дамжуулж хүмүүсийн тархийг угаагаад эцэстээ чинь гийлж баршгүй проблем бий болох юм. Усаатны асар том асуудал бий болгочлаа ш. Тэгэхээр энэ үзэн санаанууд чинь манай Монголд те одоо энэ Японд хүртэл энэ хэвдүү янзын тэр нөгөө турктэйдэг юу лээ kurдууд олноороо цагаачилж байгаа. Азад хүртэл наад бодлого чи хэрэгжээд эхэлсэн. Одоо Японы улс төр бас бужинжин тэр цаан те. Тэгээ энэ маягаар удахгүй Монголд ч гэсэн орж ирэх. Монголд сая хэдхэн жилийн өмнө ярьж л байсан шүү дээ нэг нөхөр. Гадаадаас бас мөнгө төгрөг авдаг хүн гээд гадаадын төрийн бус байгууллаганд ирэх гаднаас л бас санхүүжилт авдаг хүн байсан байхгүй. Сүүлд шороо оронд ороод байсан. Тэр хүн Афганистанаас Хазара чуудыг олноор нь оруулж ирээ. Одоо Талибаны дарангуулаас тэд нар авраг. Тэд нар ч исламын шашинтай шүү дээ. Хазара террористууд гэж бас зөндөө өгдөн шүү дээ. Тэгэхээр монголчуудаа яг угсаа гаруул нэг интер гэдэг нь яг мэддэггүй. Тогтогдсон байхгүй. Тэг баахан исламуудыг л орж ирээ гэсэн ийм бодтой хүмүүс Монголд хүртэл ингээл байж л байдаг байхгүй. Тэгэхээр энэ шашин гэхдээ ер нь их аюултай байгаа байхгүй. Одоо жишээлбэл энэ исламууд за Европыг ерөөхдөө бараг эзлээд ачлаа тий. За тэгэнгүүт Америк жишээлбэл энэ жүүдүүд бас амар байна тий. За эдгээр жишээлбэл Америкийн улс төр гадаад бодлого жишээлбэл амар нөлөө үзүүлсэн байгаа байхгүй. Жишээлбэл юуны хэн Нетаньяхугийн тухай нэг юм мэдээлэлүүд бас явж байгаа. Тэр болохоор ер нь Америкийн улс төр яагаад
одоо энэ еврей нарын бүлэг хизээс хүчрхэгдсэн гэсэн 1996 оноос хойш Нетаньяху ерөнхийдөө одоо юу гэдэг павертай болоод ихснээс хойш Америкт амар нөлөө өгдөлсөн байгаа байхгүй. Шууд дараагийн мэдээ рүүгээ орчин. Тэгвэл ер нь Нетаньяху чинь энэ Америкчуудыг одоо ятгах Америкийн ойролт орнодох дайныг эхлүүлсэнтэй энэ Иракийн дайныг эхлүүлсэн гол буруудын нэг гэсэн юм таамаглалт шүү дээ. Тэр чинь тий энэ юу юм бэ лээ шүү. 96 оноос хойш юу яагаад одоо ч тэр Лебанон одоо Сирмэр шүү дээ. Энд хийж байгаа Америкуудын хийсэн их их дайнуудын гол нөлөөг нь еврей нарын лобби бүлэг хийж байгаа байхгүй. Тэгээ сая энэ дараагийн мэдээг ерөнхийдөө ингээд яриад авчтай. Энэ Израилийн лоббитой холбоотой нэг юм мэдээ байгаа. Сая хэдхэн цагийн өмнө Мерав Сирен гэж нэг эмэгтэй хүнийг жишээлбэл Америкийн нэгдсэн улсад одоо юугаар томилчж байгаа. Одоо Израиль юу хоёрын Иран хоёрыг хариуцсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дараагаар томилж ийн гэж байгаа байхгүй. Тэгсэн чи энэ Мерав Сирен гэдэг энэ хүүхэн ямар учиртай гэсэн чи Израилийн батлан хамгаалах яамны ажилтан, Израилийн иргэн, давхар иргэн шилтэй заяа. За тэгэнгүүт одоо ингээд бөө юм болж байгаа. Одоо тэгэнгүүт нөгөө Ираны талын одоо юу гэдэг исламын шашны талын бас ингээ байр суурьд амар хүчтэй орж иж байгаа. За Америкийн ерөөсөө улс төр ерөөсөө Израилийн лоббид ерөөсөө эзлэгдсэн. Дональд Трамп хүртэл одоо энэ баг ингээд те оролцож ийн гэдэг ийм шүүмжлэлийг тавиад тэгээ энийг одоо болиул гэдэг нэг ийм одоо маргаан гэх юм уу юм явж байгаа хөө. Тэгээ ер нь бол энэ Америкийн улс төр дотор хамгийн хүчтэй бүлэг нь энэ Израилийн энэ лобби бүлэг юм байна. Гэхдээ тэр одоо юу гэдэг хитрхи ийм коррупц болоход нь ганц одоо юу гэдэг энэ еврей зионистууд биш бас энэ христийн зионистууд ч гэсэн байна гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол энэ арчилсан нам энэ бүгд найрамдах намаа тойроод энэ нөгөө бүгдийг нь баг худалдаад авсан шүү. Ер нь энэ юу чинь Вашингтоны чинь баг ерөөсөө энэ авилгын үүр уурхаа болсон гэдэг ийм дүнэлтийг жишээлбэл энэ олон улс судлаач нар бас ингээд дотроос нь Америк дотроос нь хийгээд байгаа байхгүй. Тэгээ одоо жишээлбэл энэ Ирантай холбоотой бас ингээд дайны нөхцөл ширүүн болж штэ. Тэгэнгүүт бол Трамп бол уг нь бол ингээд Ирантай учраа олчихъя гэдэг байгаа юм байна л да. Тэгэнгүүт яагаад тэгж ийм нөхөр мэдээж Ираны ард нөгөө талд нөгөө Орос Ираны талд одоо зогсож байна те. Тийм болохоор Иран руу дайрна гэдэг чинь бол ерөөхдөө дэлхийн 3 дугаар дайныг өдөөнөө. Гэт ингэнгүүт Нетаньяху нь болохоор одоо Израилийн талаас бол яг энийг зүтгүүлээд тэгээ ямар санд одоо сая хэдхэн цагийн өмнө жишээлбэл бүр хаа байсан Израилийн батлан хамгаалахын яамд ажиллаж исэн хүн Америкийн нэгдсэн улсын Израиль Ираны асуудлыг шийдэх тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дараагаар нь томилогдож байгаа байхгүй. Энэ ч бүр солиот энэ өнөөдрийн мэдээ байгаа байхгүй. Тэгээ энэ Мерав Сирен гэдэг энэ хүүхэн нь болохоор давхар иргэншилтэй ийм хүүхэн байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү митийн одоо юу гэдэг юм Израилийн лобби бүлэг хэрхэн яаж явж байгаа тухай ийм баримтууд байна. За тэгээд энэ хүүхэн болохоор өмнө нь ийм байгаа юм. Израилийн батлан хамгаалалтын яамд ажилласан. За тэгээд нөгөө талдаа Америкт болохоор сенатор Тед Крузийн зөвлөхөөр ажиллаж исэн хүн гэж байна. За Тед Круз бол ойлгомжтой тий. Израилийн лоббигийн Ньок нь одоо сая доллар авсан гэдэг ийм баримтууд гаргаж тавьжсэн. Сүүлд энэ сонгуулиар бол opensecrets.org гэдэг эдний гаргасан мэдээгээр бол энэ Израилийн одоо лобби дэмжигч бүлгүүдээс өчнөө олон сая доллар авсан гэсэн ийм мэдээллийг сая сонгуулийн дараах нь гаргаж ирсэн. Сонгуулийн үеэрч гаргаж ирсэн багаар. Тэгэхээр ер нь бол ингээд ийм ловрын тэгээд ийм хитрхи ийм коррупцд ийм ертөнцийг ер нь Америк бол одоо юу гэдэг Америкийн улс төр дотор элитийн бүтээсэн байна. Тэгэхээр энэ түрүүний ярьдаг энэ исламууд те Европт одоо яаж гинүү те тэр Риши Журнач гэдэг юм одоо ингийн жишээ барь ярихад те тэрүүнтэй адилхан Америкт ч гэсэн одоо энэ хүүхэн одоо цаашаа яах юм байгаа мэдэхгүй. Одоо тэгээд Ираны тухайн асуудал Америкийн талаас яаж шийдэгдэх үү гэдэг чинь бас энэ хүүхний одоо тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөл дотор орцсон байгаа гэдэгтэй бас одоо уялдаж таарна. За энэ чинь юу гэсэн үг гэхээр ер нь бол тэр доторх одоо нөгөө улсын нууц энэ төр гэж байх ёстой шүү дээ энэ чинь. Тэрүүнлүү нэгэснээ Израилийн батлан хамгаалах юм орчиж чинь гэсэн үг болох гэдэг шүү дээ. Гэх мэтлэг иймэрхүү юм болж байна. За энэ Иран Израиль лоббийн талаар нэг юм мэдээ байна. За би наадах ч одоо үргэлжлүүлээ ярихад ингэж чинь одоо энэ Pete Hegseth гэдэг батлан хамгаалахын шинэ сайд томилогдсон. За энэ хүнийг хэвлэлээр өстө гөвж байна. Яасан бэ гэхээр энэ Трамп Hegseth хоёр бол таны хэлсэнчлэн энэ Ирантай хийх даанаас одоо зайлс хийхтэй ийм санаатай байгаад байгаа юм байна. Үгүй энэ Ирантай одоо энэ Ираныг
туршдуулжсэн тий. Яг ингээ хажуу бүр Сирийг сая унгаагаа ижлаа шүү дээ тий. Башар ал-Асадыг одоо яг жинхэнэ эцсийн цохилтоо тэр Иран дээр өгөөд одоо нэг мөр сайхан байлдаад одоо Америкийг өөрийнхөө өмнөөсөө энэ Израиль байлдуулах гэдэг шүү дээ. Ер нь бол тийм өмнө нь өчнөө улс орн руу угаасаа Израилийн лобби бүлгээр дайрсан. Тэр Афганистан тэр War on Terror гэдэг 2001 оноос хойшоо энэ Америк хитэнч тэр ойрох дорны орнуудыг дайрч хитэн сая хүн амыг нь хятаж те усыг нь докторгоо болгож ядар болсон. Ерөөсөө энэний ард хамгийн гол тэр байсан өчгний ард байгаа хүн Биньямин Нетаньяху гэдэг. Уус энэ мэдээлэл бол хаасаагүй явж идэг хүмүүс тэгээд өөрсдөө олоод унших юм бол зүгээр бузрыг нь бол зүгээр бузар нь бол өөрсдөө унших юм бол зүгээр харагдана. Сүүлийн 30-аад жил гэж байгаа байхгүй бүр. Тэр өвөө олноор хөнөг зэвсэг Иракт байгаа гэдгийг чи баталсан хүн шүү дээ. Тийм гэж Америкийн Конгрессийн сонсголтоор Нетаньяху ирээд иржсэн тийм бичлэг нүрт YouTube-д байдсан шүү дээ. Одоо бас Иран дээр бас тийм яриа ярьж. Тэгээ энэ бол худлаа ярьдаг нөхөр, дайнч нөхөр. Тэгээ энэ нөхөр чи өөрөө тэр зэвсэг ажуудрын комплекс эдэртэй ч гэсэн холбоотой. Тэгээд ер нь бол бид нар яриад байгаа шүү дээ. Одоо энэ Афганистаны дайн Америкчууд гараа явсан шүү дээ, тий. 20 жил байлцсан $280 гэдэг. Энэ чинь жилд нэг 50 орчим тэрбум долларыг яг дайнд гадаадын дайнд Америкчууд зарцуулт юм байна. Тэгээ тэр Афган зарцуулж ирсэн дайн чи Орос Украины дайн руу явсан байна. Одоо энэ Орос Украины дайныг газ дуусгаад Иран дайн хийгээд байгаа байхгүй. Тэгээд энийг иймэрхүү юм болоод байгаа. Тэгээд энэ нөгөө манай Америкийн либертариуч энийг байг шүмжилж идэгтэй. Демократ нам нь халамжийн бүгдээ нам нь дайнч гэдэг welfare and warfare гэдэг том төр гэж энийг хэлээд байгаа байхгүй тийм. Одоо тэгээд бүр бүгдээрээ хоорондоо сүбэлдээд одоо Трамп жишээлбэл өөрөө бас энийг жишээлбэл хянах одоо бас бүрэн хянж чадахгүй тий. Одоо хотол ингээл лобби нөлөөнд том хэвээр яваал үргэлжлээ. Трамп бол ер нь Нетаньяхугаас айдаг. Яг шудраг хэлэхэд ер нь Израилийн талаа барьдаг хүн шүү дээ. Уг нь Трамп бол энэ нь бол одоо арай хитэрсэн учраас энэ дайныг сэргийлээ л та. Тэгж л харж. Тэгээд угаасаа ийм үг гэдэг. Яагаад энэ жүүдүүд ийм хүчтэй ингэвтэй дэлхийн мөнгө Америкт Америкийн мөнгө жүүд гэж үг гэдэг байхгүй юу? Чи яаж юм хэрэг энэ жүүдүүд чи ер нь дунд зуунаас эхлээд энэ банкны бизнестэй мөнгө хөдлийн бизнесээр дагнсан хүмүүс. Яагаад тэр хэрэгслийн ширтнүүд чи өөр хоорондоо хүүтэн мөнгө зээлэх оргилдог гэсэн гоо canon law гэдэг төрөөсөн шүү дээ. Ватиканы сүмийн тэр сүмийн хуулиар хэрэгслийн ширтнүүд хоорондоо мөнгө зээлэх оргилдог байсан. Тэр нэг Лук номдор чи хүнээс хариу харж бүх мөнгө зээлдүүл энэ төрөд үг өдөр мизес хүртэл тайлбарсан байхгүй. Тэгээд эдгээр чи ингээ олон үеэрээ те энэ банкны мөнгө хөдлийн бизнес явуулсан. Тэгээд дундад зууны үеийн Италийн хот улсууд за тэгээд цаашлаад одоо энэ өрнөдийн одоо энэ орчин үеийн банк санхүүгийн тогтолцоонд хэсэгчлэн нөөцлөх банкны систем гэдэг чинь одоо оргуу хоосноос мөнгө үе болоод аль хэмждэг те эний чинь анх бий болгосон хүмүүс. Тэгээд цаашлаад төв банк биш те төрийн одоо монопол банкыг те одоо энэ хэсэгчлэн нөөцлөх банкнуудын нийс юм картелийг бий болох тэр тогтолцоо чинь жүүдийн банкрууд бий болгосон те. Тэгээ жүүдүүд бол ерөнхийдөө хоорондоос холбоос үлбэтэй хэдэж штэ чинь нэг улс орныг ийм үндэсний цөөнхүүд ингээд нэг сүлжээ байгуулсан байдаг штэ. Яг л тэрнтэй адилхан жүүдүүд чинь Европ, Америкийг хийсэн сүлжээ байгуулсан. Тэгээ юугаараа хүчтэйгээр энэ банкны бизнес мөнгөн дээр хүчтэй байдаг учраас энэ Америкийн төрд бол ялангуяа жүүдүүдийн те одоо шууд хэлэхгүй юм л да манай энэ бизнес дээр Америкийн те тодорхой нэг этник бүлгийн government-тэй лобби энтер гэж ярьдаг. Хин гэдэг нь ойлгомжтой чинь жүүдүүд байхгүй. Тэр жүүдүүд бол үнэхээр хүчтэй байдаг ба дэлхийд одоо энэ өрнөдийн улс төрийн бодлоод бол амар нөлөөлдөг. Та нар бодлоо 2000 жилийн дараа өөрсдийнхөө тий 150 жил орчим Израилийн хад ус гэж байсан. Хожим Ром дэжлэгдээд байхгүй орсон гэдэг. Тэгээд хэдэн жилийн дараа чинь тий тэр газар нутаг дээр дахиад өөрсдийнхөө улсыг байгуулсан гэж боддоо. Тий. Энэ юу заавчлаарай. Энэ Израилийг байгуулахад 1901 ерөөсөө энэ дэлхийн 1-р дайнаас хойшоо шүү дээ 20-р зуунаас ерөөсөө хойшоо дөнгөж хахад Ротшильдийн гэр бүл ерөөсөө энэ Израилийг байгуулахад маш том нөлөөтэй оролцож исэн гэдгийг өмнө өргөл ах бит хоёрс ярьж л байсан. Ротшильдийн бичлэг нь байдаг шүү дээ. Би Израилийг байгуулсан гэх тээ. Тий нөгөө юу нэ Балфурын гэрэг 1917 оны нөгөө юу ахгүй. Тэгээ Ротшильд өөрөө ярьж байгаа нь болохоор манай ингээд гэр бүлийн одоо Ротшильд нөхөр тухайн үед одоо ингээд ийм эрх мэдэлтэй байсан. Тэгээд тэрнийхээ одоо юу гэдэг
захирамжаар гэх юм уу та Израиль гэдэг улсыг дахин байгуулсан юм а гэж ярьдаг. Одоо бичлэг нь бол YouTube дээр нээлттэй байжлаа. Тэгэхээр яг хуу бас л арталтаа тэгэл Ротшильд холбогдоод явах орчин тэгээд юу болох вэ? Гэтэл Палестиныг чинь ер нь бол Палестин Израилийн асуудал Палестиныг жишээлбэл яг ингээд дэлхийн бараг 100 хэдэн орончлээтэй бүтнээрээ бүрэн зөвшөөрдөг шүү дээ. Тэгээ одоо бол ингээд Газад бол Израиль бол зүгээр л цэвэр хядлага хийж байгаа шүү дээ. Тэгээ яг энэ бид нар бол энэ жууд ухсаатныг бол ад үзээгүй шүү. Зүгээр энд нэг юм баг шүү. Зионизм гэж ярьж байна. Сионизм гэж манайх нь ярьдаг багтай. Сионизм гэж нэг яалтч нэг тийм юу байна. Идеологи байна. Социалист үндэсний национализм жүүдийн үндэсний үзэлтэй тий. Тэгээ ерөнхийдөө бол үндэсний социализм. Мэдээж германчуудын үндэсний социализмаас тодорхой хэмжээнд ялгаатай тэр уламжлалт соёлоос шалтгаалаад тэгээ эдгээр чинь энэ юу гэдэг тэр Палестин Газад тэр этник клинсинг хийн мэн гэсэн тэгээ энэ үзэл санааг яг баримталдаг нэг юм тэр жүүдийн community дэлхийг хамарсан нэг юм жүүдийн community байна. Энэ нэг юм социалист том төрийн тэгэд энэ үзэллийг бид нар буруутгах байгаа болохоос жүүд энэ ч одоо жирийн энэ сионизмын эсрэг үзэл баримталтай жүүдүүд энэ төр гэж хүртэл байдаг. Тэднийг хүртэл бурхангүй жүүдүүд энэ төр гэж харааж илээ. Тэгж доромжилж илээ. Тэгэд бас энэ консервативчуудын дунд яг нөгөө энэ чингээр нэг бурхан ирж байгаа. Яг үнэндээ жудио христиан гэдэг яриад байгаа. Энэ хуучин гэрээ шинэ гэрээ хоёр шал өөр ихгүй да. Тэгэд хуучин гэрээ биш дээ. Илүү Коран судартай төстэй цаг яг нэг үг хэлэхэд ер нь жүүдийн шашин илүү христийн шашнаас илүүтэй исламын шашинтай ижилхэн гэдэг тэр рабинаар хүртэл ирдэм байлээ. Одоо ингээд гэхдээ одоо ямар ч шашин байгаад ялгаагүй хамгийн гол нь улс төрд те улс төрд ороод ирэхээр эн чинь бүх шал өөр болчихсон. Зүгээр консервативчууд гэдэг жүүд христийн уламжлал гэдэг үгүй жүүд христийн уламжлал гэж байгаа. Эртний сонгодог иргэншил гэж байгаа. Христийн шашны үнэт зүйлс уламжлал соёл гэж байгаа. Жүүдүүд энэ байдлыг боо. Энэ бол аль хэзээний өөр юм байсан гэх. Тэгээ яг ингэж ярьж байгаа ч хүмүүс нь бас жүүд христийн уламжлал гэж яриад энэ Израилийн талыг улаан цаан баримтдаг юм өөрсдөө христиан гэсэн юм консервативуд байдаг байхгүй юу? Ийм фейсбુક дээр ийм хүмүүс зөндөө байна. Тэгээд юу ярьсных Палестины асуудлыг хүндэснийх 10 дугаар сарын 9 биш үү те. Тэсний тэр Хамасын халдлагыг ингээл буруутгал Израиль бол хохирогч те. Палестин Хамас бол одоо юу гэх юм. Одоо өөрсдөө буруутай гэд. Энэ Хамасыг чинь биш те гол санхүүжилж байсан одоо тэр нөхсүүг нь бүрдүүлсэн хүн чинь өөрөө Нетаньяху байхгүй. Тэр Катараар дамжуулаад биш те тий энэ Хамаст мөнгө олгож исэн энэ Нетаньяху. Яагаад энэ Хамасыг хүчрхэгжүүлсэн бэ гэхээр энэ Палестинд биш те. Тий Палестины чөлөөлөх байгууллагыг солруулахын тулд Палестинд яг энэ Битасын засгийн газар байгуулаад Битас улс байгууллагыг эсэргүүцхийн тулд Хамасыг албаар өрдсөн байхгүй юу? Бүр санхүүжүүлж исэн босгож ирсэн энэ Израилууд тэгээд дараа нь бүр ингээд өргөжүүлсэн энэ үйл ажиллагааг өргөжүүлсэн Нетаньяху өөрөө Хамасыг санхүүжүүлэгч. Ер нь саяын тэр Хамасын ороод 1200 гаруй хүн алдсан гэдэг. Тэрнэр ч одоо ингээд нэг амар өндөр технологитой тэр Газагийн тэр том хан байгаа шүү дээ. Тэр хан дээр ч одоо гинт одоо юу гэдэг хамаг security эдрийг нэг маш тэр бол яг нэг үг хэлэхэд шүү дээ. Босон үйл явдлын цомоортой шүү дээ. Израилийн Мосад шүү дээ. Хамасынхан тэгж ажиллаж байгааг мэдэхгүй байхыг боломж байхгүй гэж байгаа. Хамас Мосад шүү дээ. Дэлхийн хамгийн хүчрэх тэ CIA тэ КГБ эдрээс илүү хэрхэн ажилтдаг эдгээр дотоод нууц нь одоо хүртэл ил олоогүй цөөхөн тагнуулын байгууллагуудын нэг нь шүү дээ. Нөгөөх нь хятадын тагнуулын байгууллага байдаг баг тий. Энэ Хамас, Мосад гэдэг энэ тухай бол бэлгүүнээ өтөр юуны 10 сарын 9-нд ярьсан тий. Яг тэр өдөр нь нөгөө дайрсан өдөр нь ойлоо нэг энэ тухай яриа гэдээ ярьсан. Тэрийг бас хэрвээ дэлгэрүүл сонсохыг хүсвэл манай Right News podcast-ийн 10 сарын 9-ний дугаарыг бас сонсож болно шүү. За дараагийн юм дээр үгүй орцгох уу. За асарах өөрийнхөө нэмдэг авч. За энэ ч одоо за энэ Дэлхийн эдийн засгийн форумтай холбоотой мэдээ нилээ байна. За энэ JD Vance Английн нэг сонд ярьсан. Би бол нэг дэлгэрэнгүй ярихгүй. Тэгэд яг хуу JD Vance сая 4 сарын 15-нд анхаарал тэгээд Британий нэг сонд ярьсан. Сонж явахтай вебсайт одоо сонин гэх юм уу юу гэх. Тэрнэр Европчуудаа бидэнд тийм васаал төв хэрэггүй. Бид тийм төвтэй байхыг одоо хүсэхгүй байна гэд хэлсэн байна. Тэгэд манер бол хэлсэн байна те. Одоо энэ бичсэн байна л та би. За ер нь бол дэлхийн 2 дугаар дайны дараатай Америкчуудтай энэ Европын хүчийг
сулруулаад те өөрсдөө нэг байнгын аюулгүй байдлын хэрэгсэл ийм васаал маягийн болгож Европыг ингэж хөврөгсөн нь буруу гэж хэлсэн. Яг нөгөө бидний яриад байдаг юм л ярьж байгаа ч гэсэн Европ Америкийн ганц холбоотон бол Израиль васаал нь Европ гэдэг манай Ханс Херман Хоппо ирсэн гэдэг бид нар ярьж байна. Яг тэр шиг тэгээд энэ бол бид нар мэдэн шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны гэдэг чинь Европ л ер нь гол үйл явдал нь үргэлжлээ. За яг Азийн тэр номхон далайн дайныг яриад яг. Тэгэд ингээд Европч нь юу гэдэг хуучин цагт айгүй хүчрэхэг их гүрний статустай байсан. Британи гэлэнтэй Франц байна тухайн Герман бол ойлгомжтой шүү дээ тохоо үед л тий. Тэг ингээ хоорондоо байлдаад хам хүчээ тарандаад тий. Тэг ингэсэн хот Америкчууд дунд нь аврагчийн дүрээр орж ирэл. Тэгэл дараа нь бүх бодлогын тодорхойлдог болчихсон шүү дээ. Яг уу Европчууд хуучин хүчрэх байхтай үүдээ колоничлол үед нөгөө төрүүлээд ажилтурчсан учраас технологийн давуу талаараа ингээд улс орнуудыг колоничлцдаг тий. Байгалийн нөөцийг нь аваад ашиглацдаг. Тэгээд тэргүүрээ дамжуулаад одоо хүчээ хадгалж идэг гэсэн бол дараа нь бүгдээрээ ажилтурчээд гэлж Оросд ажилтурчиж байгаа. Дэлхийн 2 дугаар дайны үеэрчүүд Сталины ажилтурч. За тэгээ Америк аль хэзээний ажилтурчиж байгаа. За тэгээ хятад гэдэг ингээд нөлөөний бүсүүдийн шалаа өөр болоод колоничлол ингээд хар аянда задрахаас өөр аргагүй болсон. Энэ үеэс эхлээл Европ хүчгүй орсон байхгүй юу? Одоо нэг great power байх байр сууриас хайгцсан. Ингээл Америкчууд те энэ үед нь ингээд жишээлбэл өөрөө хэлсэн 1959 оны Суэцийн сувгийн хямралаар одоо юу гэдэг Британи, Франц хоёр өөрсдөө их гүрний статусыг буцааж орж авах гэж ирмэлцсэн Америкчууд тас зогсон гэдэг те. Тэр цаг үеэс хойш ингээд Европ бол бие даасан байж чадах байсан гэдэг хэлсэн байна. Европчууд бол бие даасан байх шаардлагатай. Америкчуудад бүх зүйлсээ даатгаж болохгүй те. Өнөөдөр манай сонгогч ч гэсэн энийг хүсгээ өрөлдсөн байна те. Энд чи Европод ч өөрт нь ашигтай ш, бидэрт ч ашигтай шин. Өөрөөр нөхцөл байдал шал өөр өвчлөө гэдэг хэлсэн байна. Тэгэд Европыг бол васаал гэж бид нар хэлжсэн. Энийг бол Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч нь өөрөө хэлсэн байх шүү. Тэгэд бид нар урд нь ярьжлээсэн шүү дээ. Орос Украины дан яагаад бий болсон бэ гэхээр Америкийн те Европ болон Оросыг өөр хоорондоо ойртуулахгүй гэсэн бодлого баримтлагдчихсэн гэдэг. Жишээлбэл Иракийн дан дээр энэ хэлсэн байхгүй юу? Ванс Европчууд Ирак бидний Америкийн Иракийн даныг одоо жишээлбэл эсэргүүцчихсэн дэр чинь зүг байсан. Хэрвээ бид нар буруу алхам, буруу шийдвэр хэрэгжүүлж байгаа бол та бүхэн заавал тэрнийг дагаж далбанжих шаардлагагүй шүү. Та нар өөрсдөө ирэх ашигтай холбоотой бие даасан бодлого явуулаарай гэж Европчууд хэлсэн байна. Зөө JD Vance-ийн тухай бас яг энэ Америкийн нэгдсэн улсын нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бас өмнө нь бэлгүүнээ өтөр бас ярьж исэн. Бас тэгтээ энэ цаагаараа эн чинь бас энэ Израилийн лобби бүлэгтэй холбоотой болж төрөөд бас нэг 15 сая долларын чөлөө нэг юм гарч ирээ те. Нэг иймэрхүү юм болж исэн. За яг одоо нэг юм мэдээ байгаа юм байна. За Дэлхийн эдийн засгийн форумтай холбоотой дараагийн мэдээ явъя те. За энэ өнөөдрийн хамгийн сүүлийн мэдээ болоод тэг дуусч байна. За энэ дээр одоо та хоёр сайн ярина шүү заяа. За юу болсон гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн коммунист төлөвлөгөөний нэр зэтгэлтэн юу олон улсын үнэн. За нөө Германы инженер гэдэг байгаа. Klaus Schwab 1971 онд Дэлхийн эдийн засгийн форум гэж байгууллагыг байгуулсан. За одоо энэ байгууллага нь бол ерөөсөө дэлхийн томоохон улс төрийн лидерүүд, бизнесийн лидерүүдийн орган гэдэг нэг байгууллага болсон. Яг үндсэндээ бол энэ бол ерөөсөө сайн хасраах хэлсэн коммунист байгууллага, социалист байгууллага тий. Хуучны одоо нурж унсан тэг коммунист интернационалын одоо баг үргэлжлэл гэж хэлж болохоор энэ байгууллагын зорилго нь бол одоо дэлхийн хүн амыг бууруулах тий. Төрөөр дамжуулан үйлдвэрлэлийн хүчээр багасгах, хэрэглээг. Тий хэрэглээг тий яг үнэ. Тэгээ хүмүүсийн бид чип суулгах. Тэгээ захин мэрэгний үнэмлэх болов төв банкны захин мөнгө нэмэгдэх тусламжтайгаар тэг хүний юу хийж болохгүйг нь шийдэх. Яг л нэг дистоп зохиолд гардаг. Одоо ийм дарангуулыг юусэн дэлхийн эдийн засгийн форум, the World Economic Forum гэж байгаа шүү дээ. Энэ байгууллага сурталчилж байгаа. Бүх өмчий чинь хянана гэж байгаа. Ер нь бол тий. Хятадын моделийг ерөөсөө дэлхийд тулахтай. Тий. Тэгээд энэ байгууллага чинь ингэсэн 2030 он гэхэд дэлхийг хэрхэн өөрчлөх гэдгийг ингээд таамаглал ингээд видео хийсэн баггүй юу. Тэрэн дээрээ өөрсдийнхөө зорилтыг бүр ингээд шинхэн утгаар гаргаад ирсэн. Тэгээд та юу ч өмчлөхгүйгээ та аз жаргалтай авах болно гэж байна. You will own nothing and you will be happy гэдэг. Коммунизмыг нэг үгээр илэрхийлбэл хувийн өмчийг устгах явдаг Маркс өгөөд шүү дээ. Яг л тэрнийг л хэлчихэж байгаа байхгүй баргтай. Яг коммунист гэж хэлэх бор учир шалтгаан энэ зүгээр хэтрүүлсэн хэрэг биш. Үнэхээр коммунист маягийн байгууллага байхгүй. Үнэхээр коммунист
хувийн өмчийн эсрэг тий. Хувийн өмчийг үгүй их зоригтой. Тэгээд эн чинь зөв их сонин заяа. Тэгээд эн чинь зүгээр ийм баахан солиотой мэдрэл муутай зүүнтнүүд юм биш. Эн чинь дэлхийн үндэстэн дамсан 1000 гаруй корпорац нийлж байгуулсан төр хувийн хвшлийн түншлэл гэдэг өөрөөр төртөө хамсан том бизнесүүд юм байгуулсан байхгүй тий. Ерөөсө орчин цагийн нөгөө зүүнний элитүүдийн тий. Одоо би тэр элитүүдийнх нь нэгийнхэн талаар ярих зав. Ида Аукин гэдэг дайны байгаль орчны сайд байсан те парламентын гишүүн. Тэгээ одоо энэ дэлхийн эдийн засгийн форумынхаа залуу глобал лидер гэдэг өргөмжлөлттэй. Энэ Ида Аук юу гэж хэлсэн бэ? Тэгэхээр 2030 онд тавтаа морил надад ямар ч өмч байхгүй, хувийн орон зай үгүй гэсэн чи амьдрал хизээч үнээс сайн байсан гэсэн ийм нэртэй нийтлэл бичижсэн гэж бодлоо. Хувийн орон зай гэдэг нь privacy шүү тий. Нөө чип суулган молгон тэгтэл ойролцоо. Хувийн өмч байхгүй. Одоо хувийн орон зай байхгүй. Гэтэ би яаж жаргалтай гэдэг ийм нийтлэл бичээд одоо тэрийгээ дэлхийн эдийн засгийнхаа форумынхаа албан ёсны вебсайтн дээр тавиад сурталчлаа тий. Эдгээр бол өөрсдийнхөө зорилгыг хэлээл байгаа хүмүүс нэг их тоохгүй байгаа. Тий. Хүн мах идэж болохгүй, машин унж болохгүй гэдэг ерөөсө шууд хэлчихдэг. Хүмүүс ядуу амьдрах хэвээр тэр шууд хэлчихдэг тий. Тэгээ нөгөө энэ Klaus Schwab ч өөрөө нөгөө we penetrate their government гэх тий. Бас нөгөө Европын одоо албанд байгаа улс орнуудын засгийн газар руу бид нар ингээд нэвтэрч ордог тий. Одоо өөрсдийнхөө юуг сургуулсан. За тэндээс нь ингээд хэлэх юм бол нөгөө Галландын алдарт Марк Рюте чинь юу яасан шүү дээ. Бас нөгөө эрх мэдэлтэй ерөнхий сайд байхдаа тэр чи юу хийсэн шүү дээ. 3000 мөлөө фармын газруудыг устган тий нэгс нэг улсад булааж аавна гэсэн нэг. Гэтэ яг нэг тодорхой нийгэмчлэн гэж байна. Тэгэнгүүтээ одоо тэгсэн чинь тэр хүн чи юуны НАТОгийн нарийн бичвэрлүү НАТОгийн дарга болцсон шүү дээ. Марк Рюте. Тэрүүнтэй адилхан за энэ Макрон байна, Олаф Шолц гэдэг юм уу тий. Тэгээд Трудо өөр одоо тэр нөгөө Ван дер Лайн Кристин Лагард магад бүгдээрээ ингээд дэлхийн эдийн засгийн форумын одоо жинхэнэ гишүүдүүд. Тий. Чарльз. Чарльз байна. Тий, эдгээр чинь бүгдээрээ ингээд ийг болсон. Монголоос бол одоо Монголын захиагийн элбэг дорж гэдэг хүн маань одоо энэ байгууллагын одоо contributor гэж байгаа байхгүй. Зүгээр нэг мөн уулзалтанд нь оролцдог хүн биш. Хувь нэмрээ оруулагч гээд албан ёсных нь вебсайтн дээр байгаа. Хүмүүс нэ элбэг доржийг ингээл чөлөө зах зээлийн үзэлтэй энэ төр гэж гүү шүүдээ эн чин зүгээр арталсан социалист үзэл баримталтай. Тэрнийхээ зарчмаар явж байгаа дэлхийн том энэ социалисттэй зүүн төвийн гэдэг байгууллагууд явж байгаа. Ийм л нэг карьер улс төрчтэй нэг хулгай хийчдэг тий худлаа явуул ярьчдаг хошгоруулвал хошгоруулцдаг тий юу юм тиймэрхүү хүн гээд би айгу хувийнхаа ямиг ярьчих уу яач яг хуу ганц элбэгдэрж биш одоо нөгөө эс оюун тэгээд өөр хэммэн байгаа штэ нэлээд хэдэн гишүүн байд юм байлээ Монголоос ямар ч гэсэн тэгээд яг хуу одоо нэг тийм оппортунист хүмүүсийн л одоо шургадаг юм газар юм шүү миний бодлоор тэгээ энэ Klaus Schwab-ийн нэг сонирхолтой нэг юу байдаг штэ бас нэг юм хэдэн минутын бичлэг байт юм а. Тэн дээр болохоор өөрсдийнхөө дайсныг тодорхойлохдоо либертарианизм бол бидний дайсан юм а гэж. Нэг тийм нэг юу зураг яваад идэх те нэг үг. Үгүй угаасаа хэлсэн. Хурал дээрээ хэлсэн бичлэг багхгүй. Үгүй ингэж бидний дайсан биш ээ. Манай системийн эсрэг либертаризм гэж том хувьсгал гараад ирлээ гэж хэлсэн баг. Тийм хичээл үү. Яг тийм. Тэр нэг бичлэгийг нь олоод үзчихвэл хүмүүс би тэр бичлэгийг яг тэр хэлсэн даруйд нь бас орчуулж гаргаж тавиад нөгөө юу яаж лээсэн. Зүүнтнүүд гэж энийг хэлээд байгаамаа гэд. Яг энэ Schwab-ийн ажлын өрөөнд нь тэр нөгөө Ленины толгойных нь баримлж явж байгаа шиг тий. Тэр чи аав нь угаасаа нөгөө Johann Schwab гэх тий бас нөгөө Германы нацистд одоо зүтгэжсэн. Тэ бас үнэн хутлаа тодорхойгүй байдаг юм байл шүү. Ямар ч байсан. Тэр нэг хов явдаг юм байл. Johann Schwab-гээ харахаар угаасаа аав нэгэ гараад ирж илээ шүү дээ. Тэрэн дээр ч нөө асуудалтай гэ наа чин биш ээ энэ гэсэн юмнууд юм явдаг юм байл. Тийм. За тэр ч яг ерөнхийдөө манай хүн бол тэгээд одоо энэ залтай ихтгэлтэй капитализм ингэж одоо нэг хуучин цагт ингэдэг байсан шүү дээ. Хүн ер нь өөрийнхөө төлөө амьдрдаг маа хүн бол улс их орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлж амьдрах хэрэгтэй гэдэг шиг. Өнөөдөр нийгмийн хариуцлага гэх хувийн хвшлүүд нийгмийн хариуцлага төлөө явах хэрэгтэй. Ашиг онос биш дээ. Хувийн хвшлүүд өөрсдийнхөө төлөө биш дээ. Хувь хүн өөрийнхөө төлөө бусдал гэсэн үг шүү дээ. Нийгмийн хариуцлагын төлөө гэдэг чинь яг л нөгөө коммунизмын үзэл санаач яваад байгаа хгүй. Тэгээд компаниудын том компаниудад илүү давуу тал олох ёстой, эрх мэдэл олох ёстой. Энэ хүмүүс ашигын төлөө биш
олон нийтийн эрх ашигын төлөө явна. Энийг одоо хувьцаа эзэмшигчтэй те зөвхөн энэ ашиг олохын төлөө явдаг энэ share holder капитализмыг чинь өөрчлөөд stakeholder буюу олон нийтийн эрх ашигт үйлчлдэг ийм капитализмыг бий болгоно гэж яриад байгаа. Өөрөлдвөл капиталист энэ чөлөө зах зээл шүү дээ. Ашигын төлөө ирмэлцдэг энэ жижиг дунд бизнес энэ гэдэг ч юм энэ чөлөө зах зээл хувийн санаачлаг entrepreneurship гэж устгана гэдэг аахгүй. Тэр нэг ийм том компаниудаар дамжуулаад төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг хэрэгжүүлдэг нэг бас нэг юм нацистуудын ч гэдэг юм уу фашистуудын ч юм уу хэрэгжүүлжсэн тэр корпоратизм байхгүй. Тэр корпоративизм чинь хэрэгжүүлэх гэж яриад байгаа байхгүй. Яг эдийн засгийн системийн хувьд бол яг нацизм шүү дээ. Яг Хитлерийн явуулжсэн нь Германы нацистан бол хоёр том факшнтай байлаа. Энэ эдийн засгийн бодлогын хувьд нэг нь болохоор Грегор Штрассер гэдэг тэр нь бол яг нөө зөвлөлтийн коммунистууд шиг тий бүх энэ хувийн өмчийг хурааж аваад том бизнесүүдийг хурааж аваад ингээд төр төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаар явна гэсэн. Харьцангуй айдуу Хитлер бол харьцангуй айдуу факшнд ордог байсан. Хитлер яасан бэ гэхээр энэ том бизнесүүдийг өвлдөөе. Юу ч гэсэн. Жижиг бизнесүүд яг хөө тэгээ явж ийс гол нь энэ том бизнесүүдийг ингээ удирдаад юу хэлхийг нь хийгээд энэ зааварчлаад тэгээд эдийн засгийг удирдна гэж байгаа байхгүй. Юусе яг лимит систем байсан. Яг тэрийг л одоо энэ Клаус Шваб тий яг өөрийнхөө герман тэр рүүтээ гаргаж ирж байна да. Тэгээ одоо энэ нүүбч гэх юм уу дэлхийн олон улсын байгууллагууд чи яриад байгаа нэг доктортой байдал ESG юу юучлээ тий. Эдгээр чи бүгдээрээ л над энэ stakeholder капитализм гэдэг байгаа тий. Тэгээ энэ Клаус Швабын ВЭФ-ийн тий энэ одоо төр хувийн хвшлийн түншлэлтэй энэ доктортой байдал одоо тэр хувийн өмчхүү энэ болгоны чи олон улсын дэлхийн улс төрийн тэр том нөлөөтэй олон улсын байгууллагуудад л тусгаад програмаа болгоод хэрэгжүүлэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр эдгээр бол үнэхээр хүчрхэг хүмүүсээ. Тэгэд энэ бол одоо зүүнний үзэлтүүдээ одоо хамгийн том хүчрхэг одоо юу гэдэг зүүнний үзэл санааг түгээж байгаа хамгийн том хүчрхэг том байгууллага нь энэ байгууллага. Одоо тэгээ энэ байгууллагын удирдах солигдож байгаа гэдэг чинь салхи хэрэгж байна. Энэ байгууллага үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх тактикч гэм үү өөрчлөлт хийхээс өөр аргагүй нөхцөл байдалтай тулгарлаа л гэж тайлбарлаад байгаа шүү. Тэгэд бас нэг ийм тайлбарлаа. Энэ хүн чинь сая sexy harassment одоо юу гэх юм бэлгийн дарамт расист одоо хандлага энэ тэр ВЭФ-ийн тэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж исэн хүмүүст тийм дарамт үзүүлсэн гэсэн хил аманд орсон юм байна. Өөрөө бол яг уу одоо юу гэдэг няцааж исэн. Гэхдээ энэ ч 2027 онд одоо юу гэдэг албаа өгнө гэж исэн юм байна. Тэгээд цагаасаа өмнө бууж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бас нэг тэр хил аманд бодиттой байсан ч юм уу ч юм уу тэрний нь сайн мэдгүй. Ямар ч гэсэн нэг юм болохоо байсныг илэрхийлнэ. Энэ бол сайн мэдээ яг үндэ бол тээ. За яг сайн мэдээг нь бол яг хэлж мэдэхгүй. Ягаад гэвэл энэ Клаус Швабын хоёр хүүхэд хоёулаа энэ байгууллагын одоо удирдах албанд нь байдаг. Одоо ноо хараараа юу лөө. Тэр нэг хүчин бас энэ байгууллагын маш том толгой шүү дээ. Айгүй бол нэг Шваб бол тэр хараараа юулж магадгүй гэсэн нэг тим явж байгаа. Хараараа юу энэ чи өөрөө огцсон ч гэсэн те энэ байгууллагад зөвлөх гэдэг одоо бүр үйл ажиллагаанаас тэр чигтээ гарна гэсэн үг биш те. Гэтэ зүгээр энэ хүн солигдож ийн гэдэг чинь зүгээр символизмын хувьд энэ байгууллагын стратеги тактик бодлогоо өөрчилж чинь тийм шахалтанд орж ийн гэсэн үг гэж тайлбарлаад байгаа. Энэгээр нь сайн мэдээ гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг энэний дараагийн хүн нь бол өөр хүн юм блэ. Хэмбэл чи битсэн шүү дээ. Nestle компани одоо юу гэдэг гүйцэтгэх захирал ирсэн гэд нэрийг бичсэн байсан чи түрүү. Энэ гэхдээ их хорон энэ дэлхийн эдийн засгийн форум Монголд яаж нөлөөлж байгааг ингээ бодоод үзэхээр Монгол жишээлбэл манай улс төрчид бүгд л төр хувийн хвшлийн түншлэл гээд явсан шүү дээ. Тэгээд би сая нөгөө нэг тоог харчаа тэрийг л дахин хэлэх гээл байна л да. Нийт ажил эрхэлж байгаа Монгол иргэдийн тоо сая 190 мянга гээд тэгээд нийт төрийн албан хаагчдын тоо нь 220 мянга. Тэгээд төрийн өмчит компанид ажиллаж байгаа 64-5 мянган хүн байна гэж байгаа. Тэгэхээр нийт ингээ бодоод үзэхээр сая 190 мянга чинь 290 мянга нь төрөөс хамааралтай төрийн албан хаагч нар гэхээр нөгөө төр хувийн хвшлийн түншлэлчин эцсийн бүлэгтээ 4 хүн дутмын нэг нь төрийн албан хаагч болчихж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө төр данхаагаад тэгээд сая сүүлд энэ QSC компани нөгөө шижиргээ залуу байдаг шүү дээ. Шижир манай Liberty Pub дээр яриа хийсэн шүү дээ. Тэнгүүд тэр дархны төмөрлөгийн үйлдвэр
ер нь энэ төртөө хамсаад юу болсон бэ гэдэг нэг юм жишээг бас хэлж байгаа шүү. Тэгэхээр өөрсдийнх нь компани асуудалд ороод тэгэл эцсийн мүлэгтээ төрн буцаагаад дээрэмж байгаа юм хэлбэр юм аа шинтэй. Манай энэ мега төсөл гэж яриад байгаа чинь ч гэсэн нэг иймэрхүү юм байдаг шүү тий. Том компаниудад одоо энэ хідэн том нэг компани байгаа шүү дээ. Тэдэрт зориулаад төсвийн мөнгөөр асар их бүтээн байгуулалт нэрээр асар их одоо мөнгөний их мэдл олгож байгаа байхгүй. Тэрнийг л илэрхийлээд байгаа тий. За энэ вебтэй холбоотой мэдээ энэ хавар милээ болон веб гэдэг дижитал ганц юм мартчихлаа. Энэ ер нь веб биш үү? Вебийн бодлогыг бид нар бол аль хэзээ хамсцсан Монгол улсад хэрэгжүүлсэн шүү дээ. Жишээ нь ковидын бодлого шүү дээ. Ковидын хөл хорой те албатан вакцин энэ бодлогуудыг ер нь өрнөдийн засгийн газруудад бол энэ вебийн лоббигоор хэрэгжүүлж ирсэн те. Тэр нь хятадтай авсарсан байсан те. Тэгээ хятад өрнөд даяар авторитар арга хэрэгсэл шүү дээ энэ хүмүүсийн хүч. Одоо тэгээд сүлдээ тэр вакцины өрнөлөг байсан. Тэр албатан маскчуулт эдэр чинь эрүүл мэндэд асар их сөрөг үр дагавартай байсан. Тэгээд ковид үеэр түр ямар их данхаалаа те. Ямар их мөнгө инфляц гэл те. Ямар их одоо эдийн засгийн хямрал сүрэл рүү хөтсөн бодлого хэрэгжүүлээ. Монголын тэр бүх муу мухан өнөөдөр Монгол юмны үн хэдхэн жилийн дотор хэд дахин нэмэгдсэн бодлого гэдэг чинь вебтэй холбоотой шүү. Энэ веб ийм бодлого хэрэгжүүлж лобби доогүй байсан бол бид нар өнөөдөр ийм байдалтай байх хэсэг бас өөр шүү те. Тийм. За дараагийн дид зэд дөрвөө ороход энэ хавар милэг яг энэ дэлхийн эдийн засгийн форумтай холбоё гэж бодсон. Энэ 2024 болон 25 онд хоёуланд нь милээ очиж үг гэлж энэ веб фичээс бодоо болгосон шүү дээ тий. Тэгсэн. За энээс өмнө газ нэг тайлбарлаж хэд энэ хавар милэг хүмүүс биш тийм веб фик тий дэлхийн эдийн засгийн форумын утсан үгэлдээ энэ гэсэн нэг юм шүмж яваад идэв. Яагаад гэвэл хавар милэг чинь дөнгөж ингэж олон нийтэд танигдж эхэлж байхдаа нэг веб фик уулзалтанд очиод ихтгэл тавьчихгүй юу. Тэрнээс нь болоод нөгөө аль бие усны вебсайтн дээр милегийн зураг гэж байж идэг одоо юу гэх юм инфо юм уу те. Энээс нь болоод нэг юм асуудал үүссэн. Эндээ милээ ницаалт хийсэн. Наачин зөв ганц удаагийн надаас зөв нэг юм эдийн засгийн өсөлтийн талаар нэг юм лекц тавиадаг гэж гуйсан юм асуусан. Би тэрэнд нь зөвөр очиод лекц тавиад өгцөө гэж ницааж авахгүй. Одоо энэ байгууллагын уулзалтанд оролцсон хүн болгон мэдээж энэ вебийн те зориг бодлоготой одоо яг одоо нэг гэж хүлээж авч болохгүй шүү дээ мэдээж энэ хүлээн зөвшөөрдөг гэж хэлж болохгүй. Гэхдээ үнэхээр өмнө би хэлсэн тэгээ элбэг дорч гэдэг contributor enter гэсэн бол бас өөр хэвгүй. Тэр чинь бол яг хувь нэмэр оруулагч энэ төргийг ороод ирсэн. Энэ чинь бол бас өөр. Элбэг дорч чи угаасаа Монголд wi-fi уулзалтыг ч илүү зохион байгуул санаачлаг гаргаж чинь хэрэг тийх боломжтой бол би хамаг байдгаараа туслан босна гэсэн гээд Klaus Schwab-тай зураг авахулсан юмсэн шүү. Тэгээд элбэг дорч чи ардчлагч коммунизмын эсрэг үзэлтэд өнгөж өргөө ирдэг үсттэй. Klaus Schwab нь болохоор хятадын төвтөл визэдтэй хятадын засаглалын загвар бол хамгийн бест гэдээ яриад сууж байгаа байхгүй. Тийм бичлэг нь байгаа шүү дээ. Тэр хятадын загвар гэдэг чинь коммунизм шүү дээ. Тэр коммунизм л тогтоё гэсэн хүнтэй элбэг дорч очиж байгаа. Тэр нь ядуу зөвлөлт толботоос дампуураад ингээ очил коммунизм буухаа өрнөдөд баян хүмүүс коммунизм хэрэгжүүлээг бол коммунизм сайхан гэж боддог. Манай ардчлагч чинь тийм л хүмүүс шүү дээ ер нь бол тийм. За сайхан энийг бүр ярий гэж бодоод байсан. Тийм фак элбэг дорж гэх шиг. За тэгээд дараагийн би энэ хараал мараал хэлж үлээд алж гэнэ үү. За уучлаарай. За ямар ч байсан юм байна. За нилээ 24 оны илтгэлийг нь би нэг хальт дурчаа тэгээд энэ зүйлээ дуусгах. За тийм. Тэгвэл арай хэтэрлээ. За 24 онд ерөнхийлөгч болоод шууд сарын дараа энэ форумын уулзалтан дээр милээ илтгэл тавьсан. За тэрнийг нь ярив. Өрөндийн ертөнцид аюулт нүүрлжээ. Өрний үнд зүйлсийг хамгаалах учиртай голлох манлайлагчид нь эцсийн эцэст социализм руу ядуур руу гарцааргүй хөтлөх үзэл санаанд авцснаас ийм байдалд хүрв. Өнөөгийн төр зэсгүүд иргэдийнхээ амьдралын хүрээ хязгаар болгоныг бүрэн хянахын тулд үйлдвэрлэлийн хэрэгслийг шууд өмчлөх шаардлагагүй болсон. Зах зээлийн бүтлгүүдэл гэж зүйлийг засна гэх нэрийн дор тэд мөнгө хөвлөж, өр тавьж, татаас олгож, зээлийн үг хянаж, үн барьж, сая хүмүүсийн амьдрал хувь заяаг хянаж чадчихэв. Сүүлийн хэдэн 10 турш өрөндийн ертөнцийн лидерүүдийн зарим нь бусад туслах гэсэн сайн санааны үүднээс, зарим нь давуу эрх эдэлдэг тусгай ангид багтах хүсэлтэд хөдлөгдөн эрхчлөөний үзэл санаанаас татгалзаж
коллективизмын замаар замнах болсон нь харамсалтай. Энэ коллективист туршилтууд нь хизээч хүн төрөлхтөнд тулгарсаар исэн асуудлын шийдэл байсангүй. Харин ч эсэргээрээ асуудлын шалтгаан, асуудлын үндэс нь коллективизм юм. Коллективизмын салаа хувилбарууд өөр нэршлэр өрөндийн ихэнх орнуудад нийтээр хүлээн зөвшөөрөгдөжээ. Коммунизм, фашизм, социализм, социал-демократизм, үндэсний социализм, христийн ардчил, нео-кейнсизм, дэвшилтэд үзэл, популизм, национализм, глобализм гэх зэрэг идеологиудын хооронд онцгой ялгаа үгүй. Эдгээр идеологиуд бүгд хувь хүний амь амьдралыг төр залуурдах ёстой гэж үзэх бөгөөд хүн төрөлхтний хөгжлийг гайхамшигтайгаар урагшлуулсан. Системийн эсрэг зогсдог гэж хүн төрөлхтний хөгжлийг гайхамшигтайгаар урагшлуулсан капитализмын эсрэг зогсдог л гэсэн санаа байхгүй. Тий. Энэ угаасаа айхтар хэлсэн л дээ. Энэ ер нь бол баг юу гэдэг улс төрийн баруун жигүүрийн ч гэдэг юм эсвэл ийм эрхчлөөний үзэлтэй хүмүүс сүүлийн мэдгүй хэдэн 10 жил хэдэн декад бол ерөөсө гарч ирээгүй. Тэгээ сүүлд энэ юун дээр бас айгуу мундаг хэлсэн шүү дээ. Нүүби нөгөө сая болж өнгөрдөг хоёлоо бас нэг томлоод ярьсан да бас юугаар right news-ээр те. Тэн дээр бас нэлээ бол бас амар хэлсэн шүү дээ. Нүүбийн социалистууд хэрхэн яаж одоо хоорондоо коррупт те ийм ертөнцийг бий болгосон. Тэгээд тэр бол бас алж байсан. Тэгээд бид нар чинь ер нь бол энэ Милегийн энэ дэлхийн эдийн засгийн форум нүүб дээр хэлсэн бүх яриануудыг нь орчуулад Mises Монгол пэйж дээр бас тавьсан. Юуг нь анхны илтгэлийг нь бол яг видео хэлбэрээр нь манай Ганбаяр бас орчуулж тавьж ирсэн те. Тэгээ энийг бол сонирхох юм бол энэ YouTube дээр баг бичлэг юмнууд нь ч бас байгаа дөө. Энэ үнэхээр сайн ярианууд болсон. Тастаа тавьчихсан бас юм хөлбрүүд нь ч байл. Тийм за Mises Монгол гэж сая чи дурдлаа шүү дээ. Ер нь бид нар энэ Facebook дээр дагая гэвэл те Mises Монгол гэж MEJS Монгол гэд нэг ийм пэйж байгаа. Тэр пэйжийг дагаарай те. Тэрэн дээр бид нар бас холбогдолтой мэдээ ч юм уу, пост ч юм уу, эдийн засгийн одоо аль бодлогуудад хийсэн комент ч гэдэм ийм одоо явуулдаг. Тэгээд энэгээр нь биднийг дагж байгаарай. Бид нар ч бас өөрсдөө одоо ер нь яг ямар зорилготой юу гэдэг хүмүүсээ хангалттай тайлбарлалт тэгж чад. За одоо ч яг хөө тэгээд яг хөө тэгж чад нэг ярина. Тийм. За өнөөдрийн нэвтрүүлэг бол гоё болж өнгөрлөө. Би бол жоохон арай хитрхи бүдүүлэг үедээ бүдүүлэг тийм байгаад дуусчлаа. Тэгээд энэ одоо ийм сонсхийг хүсээгүй хүмүүс бол одоо уучлаарай. Тэгээд сонсхийг хүсэж байгаанууд нь бол одоо яах вэ тэгээд зүгээр сайхан болсон. Яриа сайхан боллоо. За энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөё. Дараагийн дугаар уулзъя.